За өглөөний мэнд ергаа лекц руу оръё. За өнөөдрийн сэдв бол айгүй чухал сэдв байгаа. Ер нь бол яг одоо улс орон нийгэмд бүр ингэ тулцсан. Тэгс мөртлөө энийг ойлгодгүй, хүлээмжширдэггүй, бас мэддэггүй. Нөгөө талдаа яг гадаад хэлний мэдлэг, боловсрал маш их юм дутагддаг. Тийм учраас энэ сэдвийг ерөөсөө хинч ярьдаггүй. Хэл бол цаанаасаа баргалж өгч гисэн. Одоо баргалж юу гэдгийг. Эрен чин дамжин сэрнгээс ихсүүлээд монгол хэл бол одоо гайхамшигтай. Баян одоо төгс одоо юу гэдгийг. Уянгалаг, аялгау сайхан одоо юу гэдгийг. Тэгээ явцдаг. Тэгээ энэ дүүрс хэнийг ч ойртуулдаггүй. Маш их одоо эдээвэр нь ингээ бугалчихсан ийм салбар мөсийн одоо хэлнийхэн гэж амар хүмүүс байгаа. За тэгээд тэд дээр дэгдэл одоо нөгөө яруунаа аригч янз бүрийн шүлэг мүлэг өчтдөг илүү төвөгч мөгч болоод ирэхээр бүр өсө монгол хэл гээд бүр ингээд хачин болгоо хийчихдэг. За Google Translation та нар бичиж байгаа. Тийм англи хэлнээс сайхан монгол сайхан өгүүлбэрийг бичээд за одоо англиас юу гэх нөхөр хачин болгочдөг. За английн гой одоо онлын сайхан номнууд сайхан үг өгүүлбэрүүдийг монгол хэл рүү болгохоор бүр орчуулахаар хачин юм ороод ирдэг. За энэ тухай өнөөдөр нэлээ ярина. За дараа нь юу сэдв байгаа? Ер нь энэ тол бичгүүдийн асуудал гэдэг ярина. Энэ одоо англи монгол хэлний тол бичгүүдийг ярихгүй бол одоо болохгүй болсон. Гэхдээ ганцхан англи монгол бишээ. Ерөөдөө тэгэл герман монгол, франц монгол, хятад монгол, орос монгол одоо юу байдгийг. Тэр бүх япон монголч гэдэг юм уу бүх ардаа монгол хэл зүүсэн тэр бүх тол бичгүүдийг цоошин дээр дахин одоо засаж янзалж залруулж нэмж бол ерөөсөө болохоо илчихсан ийм одоо том сэдв өнөөдөр ярина. Тий. Барагдчихгүй. Тэгээ асуудал сая одоо хэлснээр тий ер нь бол англи монгол хэлний төл бичгүүдийг засаж залруулж 21-р зуунд авчрахгүй ерөөс болохоо илчихсан. Хэдэн жилийн өмнөх нэг тийм юмнууд яваад байгаа шүү дээ. Тэгээ би тэр үед тухайн үед тэр хин гэдэг хүнтэй бол хамтарч ажиллаж л байсан юм. Англи хэлний төл бичгээс нэг алтан гэрэлгээд тэгээ бид хоёр нь хамтарч аягүй их юм хийжсэн. Тэгээ би ч нөгөө герман руу доктор хамгаалах гэж явчихгүй юу. Тэгээд бид хоёрын ажил тэгээ тухайн үед зогсож ирсэн. Гэхдээ манай хүн тэр үед бас яг уулзаад ажил хийхээр бас арих угаад идэх байсан юм аа. За тэгээд тэр ажил ингээд энэ усан явдал бас надад жоо харамсалтай байдаг. Тэгээ би ч нэг хит их герман руу яваад германы философи руу яваад орцсон. Одоо ингээд эргээд ингээд тэр бүх ажил ингээд яг хэвээрээ ингээд задгаа ил хол байж байгаа байхгүй юу. За Google Translation буулгасан англи монгол хэлний орчуулга үгсийг ерөөсө бүрэн өөрчлөхгүй ерөөсө болохгүй. Одоо та нар мэдж байгаа шүү дээ Google Translation руу ороод ийм болох. Ер нь тэгэл Google руу ороод интернетийн тэр монгол үгнүүд байгаа шүү дээ. Тэгэл тэр үгнүүд бол дандаа буруу орчуулгууд. За мэдлэгийн үгсийг нэмэхгүй бол ерөөсө болохоо болцсон. Яг бол 21-р зуун сүүлийн одоо интернет, компьютер гар утас гарснаас хойш чинь дэлхийн улс орнуудын хэлний бүтцэд тол бичгүүдэд тайлбар бичгүүд дотор хэдэн 100-аараа шинэ үгнүүд орж ирж байна шүү дээ. Тий. Манайх ч одоо яг тэрий чинь бүгдийг оруулж ирэх хэрэгтэй байхгүй юу? Тэгвэл өөрснөө орчуулах гэж мангардах хэрэггүй. Information гэдэг үгийг мэдээлэл энтер гэж орчуулж өрөөсөө болохгүй. News энтер гэдэг мэдээгээд явчих болохгүй. За тэгэл одоо юу гэдгийг янз бүрийн компьютерийн нөгөө Firefox гэхээр галт үнэг энтер гэж орчуулчихдаг шүү дээ. Тэгээ ерөөс хэрэггүй байхгүй. Facebook гэхээр нүүр хуц нүүр ном бол явчихдаг. Тэгэхээр хэрэггүй зөв шууд нэгэнд мэдлэгээр үссэн мэдлэгийн өгнүүд учраас тэрүүгээр нь л явах хэрэгтэй. Бидэрт өөрт шууд орчуулах, орлуулах тэр үг нь байхгүй байгаа бол тэрийг бас хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Яг өнөөдрийн лекцийн ерөнхийдөө 5 хэсэг тооцсон байгаа. Тэгэхээр нэг хэлний асуудал жоох ярина. Дараа нь орчуулах яагаад боломжгүй вэ? Энэ орчуулга их асуудалтай шүү. За тэгээд үг сухагдхууны жоон категорилоо орно. Тийм бол ингээд тий энэ үг гэдэг чинь тийм зүгээр нэг хүн нэг амнаасаа гаргаа хэлчихдэг. Тэгээд нөгөөх нь тийм ингээд ойлгоод цаашаа яваад өгдөг юм бол ерөөсөө биш. За тэгээд энэ хэлийг бол философчд бол олон зуун жилийн өмнөөс хэлтэй маш их зурлаж ирсэн. Яг бол бидний нөгөө нэг бодол чинь нөгөө нэг үгээр илэрхийлэхтэйгэр болдог. Зарим бодлуудад үг нь олддог. Тэгэхээр чинь үг бодол хоёр хоорондоо маш их авцалдаатай учраас энийг философч маш их судалсан байдаг. За тэрний тухай жоохон ярина. За тэгээд энэ Oblivion гэдэг энэ чухал фильм байгаа. Нэлээд тийм science fiction маягийн. Тэгэхдээ бидэрт маш их юм хэлнэ.
Яг л өнөөдрийн одоо хэлний бүтцтэй шинжилэлтэй өөрчлөлттэй хамаатай аюул чухал өгнүүд бидэрт хэлнэ. За хэлний асуудалд бол нэгдүгээрт юу байдаг вэ гэвэл ер нь хэлний хязгаар бол ертөнцийн хязгаар. Ерөнхийдөө тухайн хэл хүн хэдэн үг мэддэг, тэр хүний толгой тархинд хэдэн үгсийн сан байдаг. Гадаад хэлтэй юу зөвхөн одоо өөрийнхөө ээжийн хэлээр ярьдгүү. Тэрүүгээрээ тэр хүний ертөнц хязгаарлагдж явдаг. Гадаад хэл сурах тусам үгийн сан ихсэх тусам тэр хүний ертөнц томорно. Одоо ойлгомжтой шүү дээ, тийм үстэй. Тэгээ уулын цаанд одоо байдаг. Хүний нийгэм рүү орж үзээгүй. Тийм одоо ардууд бол тэр л 1000 үгэн дотроо 500 үгэн дотроо л байгаа шүү дээ. Өөр юм байхгүй. Тий. Мэдлэг боловсрол нэмэгдээд ирэхээр 100000 үгтэй болно, 20000 үгтэй болно шүү дээ. 30000 үгтэй болно. За үгийн сангны тэр ямар үгнүүд хэрэгэлдэг вэ гэдгээрээ тэр хүний бодол боловсролд ороо мэдгэцдэг. Дараа л мэрэгчдэг. Би хэллээ шүү дээ, хүмүүстэй яриад тэгэл тэр хүн философч байна уу, ном уншсан байна уу ерөөсөө зүгээр тэр хүний хэрэгжилж байгаа үгээр мэдгэцдэг. За үг яагаад жохлоо гэхээр бодол явагддаг. Тэгэхээр олигтой үггүй бол олигтой бодож чадахгүй. Тий. Тэгэл одоо дугаал суухаас өөр арга байхгүй. Их хурлд одоо олон жил дугаа суусан хүмүүс зөндөө биш шүү дээ. Тэгэхээр үгийн сан байхгүй. Үгнүүдээ өгүүлбэр олгож чаддгүй. Үг байхгүй учраас бодол явагддгүй. Тэгээд одоо нөгөөсөө нөгөө хэрэлт хэрэгэл орно шүү дээ. Хэрүүлчин болвол үгийн сангийн хүмүүсгүй өөрийгөө баригдуулахын тулд хамгаалж байгаа одоо арга хэрэгсэл шүү дээ. За үгийг ерөнхийдөө ойлгохгүй манад бол эрдэм гэдэг үгийг ойлгохгүй, мэдлэгийг ойлгохгүй, санааг ойлгохгүй, сэтгэлийг ойлгохгүй, мэдрэмжийг ойлгохгүй, боловсрол гэдэг үгийг ч одоо улсаараа ойлгохгүй өнөөдөр одоо хүрлээш шүү дээ. Тэрийг би одоо түрүүчийн лекцүүд ярьж ирсэн. Мөсийн дэргэд боловсрол судлалын тэнхэн байгуулах гээд бодлоод намайг нэг дуудаж уулзж ирсэн. За үг бодит байдалтай хэрхэн авцалдах вэ? За энэ л бидний одоо Монгол улсын, Монгол хүний өнөөдрийн ярих сэдвийн гол одоо сэдв байгаа. Бодит байдлыг бид үгээр илэрхийлж бүрэн чадахгүй. Өөрчлөлөө уучлаарай. За ингээд бид нар чинь үгээр бодит байдлыг илэрхийлжтэй гэж эндүрээд байгаа байхгүй. Сая одоо би таксинд явж байгаад философч гэдээ ярьсан чинь тий та нар чи одоо юу ярьдаг? Та чинь тийм хүчтэй. Тэнийг харж ирсэн, сонсож ирсэн. Тэгээд би бас нэг юм асууж бодъё гэдэг бац гэж нэг юмхтэй байгаа байхгүй насан төрсөн. Тэгээд би мэтгэлцэн гэдэг ерөөсөө ойлгодог. Танаа одоо философи мэтгэлцэн гэж яриад байдаг те. Тэр юу юм бэ гэхээр үгүй тайлбарласан. Тэгвэл ч өөр өнцгөөс юм байна. Өөр өнцгөөс байхгүй. Бүх юм ингээд дугуй гэсэн. Өнцөг байх юм бол тэгээд чи хэрүүлэх гэсээр ба таарна. Тэгээд учраас бүх юм амьдрал бол дугуй, тойрог. Тэгээд тэгсэн чинь тэгж яах вэ? Би нэг шүүх хуралд орсон. Одоо наранхүүгийн ажлыг л ярих. Тэгсэн шүүх өмгөөлөгч нар хоорондоо мэтгэлцэн гэдэг юм яриадсэн. Тэр одоо юу молор ритм гэж байгаа юм. Тэгэхээр бол ер нь бол философт бол мэтгэлцэн би тодорхой нэг үгийг яаж ойлгох тэрэн дээр нэгдэх. За одоо энэс өнөөдрөөс хойш санаа гэдэг үгээр ийм байдалд орсон үед оюуны ийм нөхцөл байдалд орсон үед санаа гэдэг үгийг хэрэглэнэ. За энэ дээр бол ер нь философч хоорондоо ярилцаад мэтгэлцээд тэгээд нэгэн ойлголтод хүрдэг. Одоо нэг диалектик. За шүүхийн танхимд бол хязгаарч мэтгэлцэж болохгүй. Тэнд бол хин сайн хэрүүлчих тэр л ялна. Яг л шүүх гэдэг чинь хэний зөв хэний буруу тогтоох гэж байгаа болохоос биш. Хэн нэг нь орж ирээд хэрүүлд ялаад гардаг тийм одоо танхим биш. Тийм байхад би наадах чинь шүүхийн юм дээр би өөрөө орж өөрөө биеэрээ амссан. Тэгээд тэр мэтгэлцээ гэдгийг ерөөсөө би ойлгохгүй өмгөөлөгчд яагаад мэтгэлцээд идэх юм бол доо гэдэгсэн. Наа чинь хин сайн хэрүүлчихвэ тэр л ялна. Өөр юм байхгүй. Тэр шүүхийн танхимд одоо зүгээр нэг Мойсийн оюутнууд хин уран илтгэх вэ гэд хэрүүлийн илтгэл тавьчихад тэгээд одоо би мундаг байлаа уран илтгэгчийн 6 сарын дамжааг төгсөж гисэн дипломтой гэж сууд байдаг. Бацаануудын асуудал биш мэтгэлцээ гэдэг бол. За тийм юм бол одоо энэ үг хэлний асуудал дээр философчд маш их ярьдаг. За ер нь одоо өнөөдрийн энэ миний яриад байгаа химэл оюун гэж орчуулчихсан байгаа энэ орчуулга бол ямар ч боломжгүй ингэж орчуулж болохгүй. Artificial intelligence гэсэн
олон улсын нэрлэгээл явж байгаа шүү дээ. Тэгээ энэ ч одоо нэг хиймэл оюун гэж орчуулад, нэг хиймэл оюун ухаан гэж орчуулад тэгэл энэ одоо энэ МОУС-ийн шинжлэх ухааны академийн энэ одоо нөгөө улс төрийн намын боловсруулгүй муу мянганыхан тэгээд улс төрийн намыг гэдэг байгаа шүү дээ. Муу мянганыхан эдгээр юм гачин юмуд яриад байгаа байхгүй юу? Хэл яриач байхгүй, боловсруулж байхгүй. Тэгээд нийлээд хэдэн зугаараа нийлж байгаа. Тэгээд нийгэмд төрөмгөлж хувааж идэж баяждаг нөхдүүд юм байна шүү дээ. Өөр юм байхгүй тэдэрт. Бид нар болохоор улс орноо хөгжүүлэн бидний төлөө ажиллана гэж хөрхий цэцэрлэгийн хөгжиж чихэр гортой сууж идэм байна шүү дээ. За IQ гэл одоо баахан ярьдаг. Одоо нэг IQ дэмбэрлэгэл надтай бас мессеж өчтэй маа надад баян хүргэж юм аа тэр нөхөрч. За энэ бол intelligence coefficient. Түрүүний тэр artificial intelligence гэдгийг intelligence нь явж байгаа байхгүй юу? Энэ чи дахиад хиймэл оюуны одоо коэффициент энэ төр гэж болохгүй шүү дээ. За Америкийн CIA гэсэн байгууллага байгаа. За манайхан бол тагнуулын төв газар нэтэр явждаг. А тэгтэл тэр чинь Central Intelligence Agency байхгүй. Дахиад нэг intelligence гэж үг явж байна. Тэгэхээр бид ч одоо бүр хачин болж байгаа үз. Ганцхан үгийг одоо бүр солиорч өгч байгаа үз. За дараа нь SETI гэж ойлголт өгдөө. Би энэ номыг аюу их уншижсэн. Биш нэг хэсэг нэг жоохон физикийн салбарт ажиллаж байсан. Тэгээ тэнд болох нэг одоо орон судалдаг хүмүүс. Одоо орон ч гэж буруу орчуулга яваад байгаа. Searching for extraterrestrial intelligence гэж байгаа байхгүй. Дэлхийн бус, дэлхийгээс гадуур интеллигенцийг хайж байна гэсэн ийм одоо институт байхгүй, судалгааны институт. За бид нар бол тэр extraterrestrial дэлхийгээс бусад гэдгийг бид нар харь гариг гэж орчуулчихдаг. Харь гаригийн маргалч хөнгө гэдэг. Харь гаригийнхан буруу орчуулга тий. За ингээд бид нар чинь тийм үү интеллиженс гэдэг нэг одоо харь гаригийнхан гэдэг нэг одоо тагнуулын газар гэдэг нэг одоо коэффициент гэдэг тий. Тэрүүгээр одоо 100 IQ 100 120 тэргээд солиороод идэх байхгүй юу. Тийм ямарч боломжгүй. Хинээч ухааныг IQ-гаар энэ хүн өндөр юм байна, энэ хүн муу юм бурч. Ямарч боломж байхгүй. Эйнштейныг өндөр гэдэг тэр бол физиктэй л өндөр байхгүй юу? Ашиг орж ирээд байхгүй шүү дээ. Хүний амьдрал руу орж ирээд босод салбар руу ороод байхгүй шүү дээ. Тэ. Одоо миний 2007 онд хамгаалсан философийн докторийн ажил Германд Фосенкул гэдэг профессор дээр хамгаалж ирсэн докторийн ажлын сэдв чинь тэр шүү дээ. Мэдлэгийн соёлын этикийн мэдлэгийн этик гэе гэсэн ажил байгаа шүү дээ. Тэрэн дээр би Эйнштейний Нобелийн шагнал авсан физикийн тэр мэдлэг юуны говьалтан юуны цаана цогцсонгийн цаана хараазганы нурууны тэнд уулын бэлд малаа хариулж агаад өвлийн хүүтнийг малтайгаа юутай яйтайгаа давж байгаа малчин хоёрын мэдлэг болвол яг адилхан үнэт зүйл байхгүй юу? Явж ялгаа байхгүй. Уучлаарай байхгүй. Тэгэхээр тухайн арт тун болгон тухайн соёл болгон өөр өөрийн мэдлэгтэй тэр мэдлгүүдийг хооронд нь ингээд харьцуулаад энэ нь илүү энэ доогор гэж хэлж болохгүй байхгүй юу? Тэгтэр чи би философийн докторийн ажилласан байхгүй юу? Маш их хийсэн байхгүй юу? Ер нь энэ улс орнын арт түмний талаар бодож. Тэгээд энэ учраас ерөөсөө энэ интеллиженс гэдэг үг зөвхөн хэмэл оюун ухаан гэдээ орчуулах юм ч боломжгүй. Энийг одоо болох хэрэгтэй. За яагаад болох ёстой гэвэл лекцийн сүүлд тайлбарлана. За энд бас хоёр ойлголт явдаг. Нэг нь саяны одоо бидний тэр интеллиженс гэдэг байгаа. Нөгөө тал нь интеллектуал гэж үг бас бий. За энэ интеллектуал гэдэг нь манайх нь сэхэтэн гэж орчуулад байдیں۔ За интеллиженс гэдэг нь бол зүгээр capacity байхгүй юу? Чадвар, тэр хүний чадвар. Чадвар байж болно. Тэгэл болоо. Тэр чадвар дотор нь юу байх вэ? Абстракцлах, логикдох, юмыг ойлгох, өөрийн ухаантай байх, тийм үү? Юмыг сурах чадварын тухай лекц уншсан шүү дээ, тий. За тэгэл knowledge, мэдлэг гэдэг сэтгэлийн хөдөлгөөнөө гаргах мэдлэг, reasoning, за манайхан учир шалтгаан гэж өөр орчуулдаг байдаг. Ухамсар, за юмыг төлөвлөх, creativity, зохиох чадвар, critical thinking, юмыг шүүмжтэйгээр бодох. Одоо манай чинь шүүмжтэйгээр бодох, шүүмжлээд ихээр уурлаж байгаа шүү дээ. Дандаа бидний ингээд муулж яадаг, яс ядаргаатай. Юм болгоныг муулж шүүмжилж эсэргүүцчихдэг. Энэ critical thinking чинь энэ intelligence-тэй хамт явж байгаа. Миний нөгөө бидний нөгөө оюун ухаан оюун гэж орчуулад байгаа үг чинь цаана ийм том юм явж шүү дээ.
За эдний ч одоо ойлгоё. Проблем solving асуулж эдрийг ойлгоё. 200 ширхэг ном уншихаас өөр арга байхгүй. Гүр арга байхгүй. Тэгэл тэр номтой чинь зурладаг байхгүй. 20 жил, 25 жил зурлалтай шүү дээ. Тийм амар биш. Монгол хүн бол энэ мэдлэг боловсролын талаар, философийн талаар ямар ч хөргөд төсөөлөл байхгүй. Өөр нь хүнээр хэлүүлээд гадаадын хүн эренгүүд нь эслараар онгон англи хэлтэй гэсэн нэг сонин охид өгөөд Америкт байсан, Англид байсан гэсэн сонин охид өгөөд тэгээд нэг Америк профессор, англи профессор, хаана гадаадын профессорыг, Японы профессор ч юм уу орчуулсан нэртэй. Тэгээд бүгд мэдээд авчих. Тэгээд хурал дууслаа бүгд мэддэг. Ингэж явахгүй. Тэр явахгүй. Бүтэхгүй. 10 хэдэн жилийн өмнөөс хэлж байгаа бүтэхгүй. За интеллектуал одоо бид нар сэхэтэн гэж орчуулад байгаа нь бол арай өөр. Тэр доорд гэж байгаа биз? Теоризм гэж байгаа биз? Яг хүнийг хэлж байгаа байхгүй. Тэр нь бол чадвар. Хүнээс тусдаа. А нөгөөх нь яг энэ хүн. Энэ хүн бол хүү гэж байна шүү дээ. Хүү. Engages тийм үү? Critical thinking гэдэг бүр ингээд ажилдаг. Research судалгааны ажил хийдэг. Зөвсөн зайгүй. Тийм. Өглөө өдөр орой. Тийм. Над руу хүн гэл сая одоо баярын өдөр, баяр нэг ахтар баярын өдөр бол чигтэйхэн Facebook-оор мэдлэгээ ирсэн. Баяр хүргье танд гээл. Тэгээд би шатаа тэг хөрхөстэй баярлж харагдаж шүү дээ. За тэгэл reality бодит байдал. Тэгээд амралтын үеэрээ тантай уулзах юмсан. Надад амралт өдөр байхгүй. Би баярын өдөр гэж мэдэхгүй. Хагасаа бүтэн цаг гэж би мэдэхгүй шүү. Өдөр болгон ажиллана. Надад сонирм биш тэр баярын өдрүүд. Хагасаа бүтэнсэн бол бүрч сонирм биш. За тэгээд society нийгмийг судлана. Бодит байдлыг судлана, нийгмийг судлана. За тэгээд proposed solutions гэж байгаа байхгүй. Тэгээд яаж явсан дээр вэ? Яаж өөрчилсөн дээр вэ? Яаж хөгжүүлсэн дээр вэ гэдэг саналаа төвшүүлнэ. Миний бүх номууд ч дандаа санал төвшүүлж байгаа шүү дээ. Ингээч, тэгээч. За ийм одоо том асуудал, том үгнүүдийг бид зөв нэг үгээр орчуулаад тэгээд бүгдээрээ мэддэг болоод хурал тарж байгаас. Тараад тэгээд одоо яа дээ. Ийшээгээ явцгаан шүү дээ. Тэгээд тийм амар бишээ болоог. Ухаан төрөх хэвээр. Ухааныг ээж төрөхгүй, аав төрөхгүй. Тэнд л асуудал байдаг байхгүй. Мэдлэгтэй багш, мэдлэгтэй боловсралтай сайн мастер төрүүлдэг байхгүй. За тийм мэдлэг боловсралтай, өндөр мэдлэг боловсралтай сайн мастертай, сайн багштай таарагвал ерөнхийдөө ухаан төрөхгүй. Хүний бодол. Тэг бид нар одоо яаж бодох хэвтэй? Мэдлэг гэж юу вэ? Тэр тухай бичсэн тань мэдэх юм байна. Ер нь бидний одоо тархин дотор ч л одоо ухаан байгаа шүү дээ. Энэ дотор ч л бидний бодол яваа, бидний сэтгэл яваа, бидний мэдрэмж яваа. Тэгвэл энэ ухаан яаж ажилладаг? Хүн одоо санаагаа хэлэх дуртай. Тэгэхээр санаа гэдэг чинь бас тийм ч хүчнтэй зүйл биш шүү гэдэг чинь. Нөгөөдөгөр ерөн сэтгэл гэж юу юм? Бид нар одоо англиар feeling гэсэн үгийг манайхан мэдрэмж гэж буруу орчуулад байдаг байхгүй. Уул нь сэтгэл гэсэн үг байхгүй. Бидний сэтгэл ер нь ямар? Бидний ямар сэтгэлтэй байх ёстой? Монголын сэтгэл ер нь ямар? Бидний ухаан хөгжихэд олон зүйл хэрэгтэй. Хамгийн нэг дугаарт бид нарт мэдлэг хэрэгтэй. Гэхдээ мэдлэг гэдэг олон төрлийн мэдлэг байж аж бид цаашаа яв. Жишээлбэл мэрэгжил гэдэг бол нэг л төрлийн мэдлэг. Эмчийн мэрэгжил, багшийн мэрэгжил, инженерийн мэрэгжил гэдэг бид бүгд нэг төрлийн мэрэгжлүүд. Нэг л төрлийн мэдлэг. Бид боловсролгүй учраас олон зүйлийг мэддэг. Өөрийнхөө үнэмшлэр явдаг. Үнэмшил гэдэг чинь баталгаатай биш. Хүний санаа баталгаатай биш. Бид дандаа санаагаа ярьдаг. Өөрийн санаа өөртөө гэсэн маш их алдаатай ойлголт явдаг. За хэлийг ингээд бүр одоо нэг онолчод бүр эртнээс 100 жилийн өмнөөс гэдэг үгнүүдийг, нэрлэгээнүүдийг категорид оруулсан байдаг. За категори гэхээр бас тэгэд ангиллэлгээ явчих болохгүй. Категори тэргээр л байна. За тэгээд ерөнхийдөө анх бол ерөөсө бүх энэ сонин амьтдыг бүгдийг kingdom гэж орчуулж ирсэн юм байна. Нэрлэж ирсэн юм байна. Одоо бид нар ч болохоор амьтны хаан гэдэг хэлдэг шүү дээ. Тэрнийг одоо нэг орчуулах гэж ядж байгаа юм байна л да. Энд янз бүрийн тийм ээ анааш манаш хэрэм могоо зогоо усны нөгөө за одоо бид нар чинь тэр нөгөө юу гэж чинь тэгээд байгаа шүү дээ. Sea star гэдэг юм байл л да. Далайн од гэдэг юм байл л да. Тийг од шиг харагдаг. За бид нар ч модынхаа зөөлөн биетэн тэр гэж явчихдаг. Тэг хин очиод барьж үзээ зөөлөнгөнд мэдчихсэн. За дараагийн гигнэнд очиод тэр зөөлөн биет далайн амьд биет хасагдаад ирэхээр фильм гэдэг нэртэй болчтой юм байна. Тэгээ фильм дотор нь эдгээр бүгдээр ордог. Фильм дотор.
За тэгээд тэнцэнээс нөгөө могоо хүүтэн бит. Тийм үү? Тэр нь хасагдахаараа класс болчтой юм байна. За классыг бид нар анги гэж орчуулад байгаа шүү дээ. За одоо хэрэм хасагчлаа. Нөгөө жижигхэн модон дээгүүр гүйдэг. Тэгээд анааш нөгөө юуны Латин Америкт байдаг шүү дээ. Нөгөө Перу энэ төр гээд ананд юу биш Андын нурууны тэнд байдаг. Тэмээ харуул. Яач бас харуул болчихсон юм. Энэ дөрвийн төрлийнхэн нэлээд ихээр ордер болдго юм байна. Энэ ордерд бол амьтны ордерд юу ордог вэ гэхээр энэ дөрвийг хэлэх нь шүү дээ. За одоо тэгээд амьтны family гэж үг байна шүү дээ. Амьтны family-д юу орд юм бэ? За бид нар family-г гэр бүл гэж орчуулад байгаа шүү дээ. Тэг болохгүй. Family-гаар л явах хэрэгтэй. Тэр байтгаа бүр овгнэр гэж орчуулад байгаа шүү дээ family-г. Гэр бүл. Family-гийн нэр хэм гэсэн овг. Бүр тэгээ явчихдаг. За тэнд болохоор тэмээ нөгөө юуны арабын нэг бүхтэй дормидар тэгээ тэмээ хэрүүл гурав ороод тэгэхээр нэг family болт юм байна. За бид нар бол одоо мэдж байгаа шүү дээ. Сонь монгол үгээр орчуулад орчуулж болохгүй. Нэгээрээ л явах хэрэгтэй, family-гаар л явах хэрэгтэй. За тэгээд одоо нөгөө хоёр бүхтэй тэмээ нэг бүхтэй дормидар хоёр нийлэхээр зөвхөн энэ хоёрыг бол нэг генуст оруулдаг юм байна. Нэгэн генусын тэгээд тэр генусийн нэр нь болохоор Камаладия гэж шүү дээ. Камелус гэж шүү дээ. Камелус. За одоо яг ганцхан хоёр бүхтэй тийм ээ ганцаараа нэг нь бол спеси гэж нэрлэж байгаа байхгүй. Спеси. За спеси гэж манайх ч одоо зөөлөн мөлгцэн явж идэг шүү дээ. Дураараа шүү дээ. Би нэг адмаа юм дээр Монсудрын дарга нэг залуутай та нар энэ Origin of Species Darwin-ийн номыг зөөлүүдийн их үндэс зөөлүүдийн эхлэл гэж орчуулж болохгүй. Наа зөөлүүд үүнээсээ татгалзаач. Анагаахын их сургуулийн профессорууд ингэж орчуулсан. Таавар гэж л одоо хийн явах нь ярих гэдэг шүү дээ. Ийм ах чинь. Профессор л бол төрийн сойрхолтол бол гавьяатал бол одоо хүмүүсийн дээр үгүй бол тэр хүмүүсийн доогор юм байна шүү дээ. Тэгэхээр энэ нөхдөө чи яагаад төрийн шагнал авах га, төрийн сойролт авах га, гавьяат авах гад ингээд хичээгээд мөнгөө төлөөд бүр ингээд долгоноод алиагаа алддаг, амтан болдог вэ гэхээр тэгж дээшээ гарах гэдэг юм байл шүү дээ. Тэгээд бусад хүмүүсийг дуугаа олох гэдэг юм байл шүү дээ. Би урлагийн гавьяат чи дуугаа бай. Би хуулийн одоо сайн нэг нөхөр одом авцсан байна шүү дээ. Би хуулийн одоо гавьяат хуульч чи дуугаа бай. Тэгж энэ нөхдөө чинь тэр нөгөө нам замаараа далхимдуулж хагаад дээр гарчдаг юм байна шүү дээ. Би одоо урлагийн юуны зураач. Тэгээ бусдын зураг зурхыг хордог. Би монгол хэлний эрдэмтэн профессор Долмон гэж юм байна. Чи дуугаа бай. Юу ч ярьж чадахгүй. Би эренчин. Монгол хэлийг би мэднэ. Бараг миний өмч. Дуугаа бай. Тэгээ энэ боловсрал мэдлэг дээшээ явсан залуу үе шинэ үеийнхэн гарч ирж байгаа тэр бүх сайн сайхныг энэ нөх гавьяат нэртэй төрийн сорилт нэртэй хүмүүс ч устгаж дардыг биш шүү дээ. Тэгээд ингээд доор бүгдийг байлгадаг, айлгадаг, сүрдүүлдэг. Тэгээд сонгуулаар өөрснөө сонгуулад тэгээд одоо тэр гөр нөгөө 120 дотор чинь тэгэл 20 настай охиноос ахуулаад 80 настай өвгөн сууж шүү дээ. Хэтрүүлж хэлэхэд. Юугаа хийгээд энэ сууж байгаа. Яах гэж тийш орсон юм. За ийм нарийн одоо ойлголтуудыг бид нэгэд орчуулчихсан явж байгаа. Өөр Монголоор тэр специйг нь одоо юу гэдгийг зүйл болгочихсон, фамилийг нь гэр бүл болгочихсон, тийм үү, классыг англиал болгочихсон тэгээ явж байгаа. За тэр айгуул тэр Kingdom гэдэг нь амтны аймаг болгоцсон явж байгаа. Чи одоо аймаг сум биш шүү дээ. Чи багмаг биш шүү дээ. Яхаа аймаг болчтой. Чи одоо увс аймаг биш шүү дээ. За ийм одоо бид нар бол бүр ийм мангар тэнэг хэлний монгол хэлний ийм одоо нөхцөл байдалд байгаа. Тийм учраас бүгдээрээ эргүүтэй, бүгдээрээ хэрэлдээд, бүгдээрээ ингээд дандаа бид Facebook нөө сошиал медиа дээр хэрэлдэж байгаа хэрүүл нь ерөөсө бүр дэлхийн хаач авахгүй хэрүүл идэг шүү дээ. Тэр чинь аргагүй байхгүй юу. Нэг нь анги гэж ойлгож авах, нөгөөх нь зүйлгээ ойлгочихсон, нөгөөх нь гэрүүлгээ ойлгочихсон. Нөгөөх нь амтны аймаг гэдээ ойлгочихсон гэл хэрэлдээд шүү дээ. Цаана ганцхан хоёр бүхтэй тэмээл байж шүү дээ.
За тэгээд хэл бол яг өндөр түвшинд. Энэ бол яг өндөр түвшинд. Ер нь жоохон философийн түвшинд ерөнхийдөө хэлээр бидний энэ хорвоо ертөнцийг огторгоо юу гэдгийг биднийг ингээд тойроод дараагийн лекцтэй би нөгөө хүний гадаад ертөнцийн тухай ярина шүү дээ. Дотоод ертөнц. Тэгэхээр энэ дээр болохоор ерөнхийдөө ер нь энэ бүх гадаад ертөнцийг энэ бүхэл дотоод ертөнцид бүгдийг нийлүүлээд хэлээр тайлбарлах гэсэн товчхон оновчтой физик, математик, шинжлэх ухааны төвшөнд үг өгүүлбэрээ зохицолсон хааж маргашгүй тийм тайлбар ертөнцид өгөх гэж энэ Wittgenstein гэж нэг Австрийн герман гаралтай философч байт юм. Онгоцны зохион бүтээгч байжгаад математиктай зурлаад жагаад философи руу яваад ороод ирсэн. Тэгээд философи руу явж орж ирэнгүүтээ хэлний асуудал байна. Хэлнийхээ асуудлыг шийдэх хэрэгтэйгээд 80 хуудас ном бичээд тэгээд тэрүүгээр докторийн зэрэг хамгаалж ирсэн. За Wittgenstein бол хамгийн эхлээл тийм үү? Нэгд бол юу гэж хэлсэн бэ? World is all that is case гэж хэлчихсэн. ертөнц бол бүх кейсүүд гэж хэлчихсэн. За тэрнийхээ дараа ертөнц бол бүх фактуудын нийлбэрээ. Эд юмсын нийлбэр биш шүү. ертөнц бид нар ярих юм бол эд юмс ярьж болохгүй. Фактууд, кейсүүд, болсон явдлууд, гарсан хэрэгүүд гэж хэлж байгаа байхгүй. Дээдлэг нь бол гарсан хэрэгүүд, болсон явдлууд. За тэгэл цаашаа явж байгаа. ертөнц бол бодит байдлаар тодорхойлогдож байна. Бүх одоо тэр фактуудаар юу болсон, яасан тэр бодит байдал болсон явдал тэргээр тодорхойлогдож байна. Ингээл ерөөсөө яваад байгаа байхгүй. За тэгээд хамгийн доор нь бол бодит байдал гэдэг байгаа маань факт гэдэг байгаа маань. За бид нар бол фактыг баримтгаал явчихдээ. Их осолтой. Ер нь бол маш осолтой шүү бид нар. Энд би одоо нэг үндсэн хуулийг янз засах юмсан гэд яриа л хэлээд байгаа. Ерөөсөө үндсэн хуулиас эхлэмэрс надад байдаг байхгүй. Засаж ясах амар их. Тэр нөгөө хуулийн нөхдөд чинь тэгээ тэр үед онгорч хөөрөөд тэгээ тэрийг үндсэн хуулийн эцэг энтер гэсэн явж байгаа шүү дээ. Тэгээд тэр ээж нь тэгээд тийм юм. Эцгээс хөвгт гарахгүй шүү дээ. За ер нь бол бүх бодит байдлууд бол одоо тодорхой нэг бодит байдлууд баримтлагдаж байна. Баримтгүйч бодлуудууд байна. Тийм. Логикийн орон зайд явагдана. Тэр бүх үг өгүүлбэр логикоор л явагдана. Логикоор явагдахгүй. Логик гэдэг чинь юу? За бид нар чи одоо логик сэтгэлгээгээ тус буруу орчуулж явчихдаг. Логик гэдэг чинь гаргалгаа. Хэрвээ тийм бол тийм л байж таараа гэдэг бол логик. Ямар ч хүний хэлсэн үг өгүүлбэр гаргалгаан дээр тулгуурлах ёстой. Гаргалгаа гэдэг чинь дүгнэлт. Тэрнгүүгээр энэ бол тийм дуусаа. Увсан аймгийнхан тийм. Дорнотынхан тийм. Ямар ч логик. Ямар гаргалгаа гаргаад шидэгчилж байгаа. Ямар ч гаргалгаагүй бол тэгэл тэр үний л өдрийн зүйтэл биш шүү дээ. Тийм. Эсвэл солиорч юм уу? Тийм. Эсвэл нэг саруулах ухаантай нөхөр солиорч шүү дээ. Тийм. Нөгөө монгол хүний саруулах ухаанд итгэдэг гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр монгол хүний саруулах ухааны би харсан чи хачин юм байгаа шүү дээ. Юу ямар саруул маруул. За ийм нарийн ингэж англиар хэлдэг байхгүй юу? За би энэний явт ерөөдөө янз бүрийн лекцэндээ ингээд орчуулах гэж оролцсон юм. За жинхэнэ оригинал герман нь бол the Welt ist alles was the Fall гэдээ явчихж байгаа. Тий. Fall. Тий. Дараа нь болохоор таацаах гэдээ явчихж байгаа. Тэгэхээр ерөөдөө бүх юм бол Fall таацаахаа дээр явнаа. За энийг германаас нь би тухайн үед лекцэнд аюу хэрэлж ирсэн энэ мөйсцөсийн тэнд явж байхдаа. Тэгээ явтаа хөрөхөд тэгээд ойлгох юм да за тулчин. Тэгээд цаашгаа нөгөө монгол хэлнийхэн дуугаа очоод тэр хүн германд байсан монгол хэлээ мэддэг юм билээ. Айгу буруу орчуулад илээ. Тэгэл явчих шүү дээ за тулчин. За яг ингэж орчуулахад бол одоо
Софийн боловсрол мэдлэг дээр тулгуурлаад тийм үү логиктой, гаргалгаатай, дүгнэлттэй орчуулахад бол ерөнхийдөө world is all that is case гэдгийг бол ерөнхийдөө бид нар ертөнц бүх болсон явдлууд шүү. ертөнц гэдэг бол бид нар ертөнцийн тухай ярих бол хорвоогийн тухай ярих юм бол бүх болсон явдлуудыг л хэлж байгаа байхгүй. Энэ ертөнц дээр энэ хорвоо дээр юу л болсон тэр бүх болсон явдлууд байхгүй. Тэрийг л ертөнц гэж нэрлэв. Бүх болсон явдлууд шүү. За дараагийн нэг дараагийнх нь эндээсээ дараагийн өгүүлбэр үсэж шүү дээ гаргалгаа. Дараагийн өгүүлбэрийн гаргалгаа world is totally of facts not things. За тэр нь болохоор ертөнц гэдэг одоо дараагийн ойлголт болсон явдлуудын дараагийн ойлголт бүх гаргасан хэрэгүүдийн нийлбэр. Бид нар төрөөд өгөхлээ хэрэг тарсаар гоод өгч байгаа байхгүй юу? Гэмт хэрэг хийвэл өөр хэрэг. Сайн хэрэг хийвэл өөр хэрэг. Ялгаатай явчих шүү дээ. Тэгэхээр бид нар чинь бүгд энд одоо бид нар бас хэрэг тариа сууж байгаа байхгүй юу? Бидний бүх хийж байгаа хэрэгүүдийн нэг хэсэг. Тэрнээс юмсуудын нийлбэр биш шүү гэж хэлж байгаа байхгүй юу? Сандал ширээ эдрийн нийлбэр ертөнцтэй ямар ч хамаагүй шүү гэж байгаа байхгүй юу? Тэр эсгийгэр байна уу? 40-50 давхар өндөр шилэн барилга байна уу? Тэр ертөнцид ямар ч хамаагүй. ертөнцийн түүхэнд орохгүй. ертөнцийн түүхэнд гарсан хэрэгүүд болсон явдлууд л орно. За ингэж явчихж байгаа. ертөнц гарсан хэрэгүүдээр тодорхойлогдно. Тэр бүгдийг гарсан хэрэгүүд гэж бас нэрлэнэ. Гарсан хэрэгүүд юу болсон бэ? Юу болсон явдал вэ? Юу явсан болсон явдал биш вэ гэдгийг тодорхойлно. Гарсан хэрэгүүдийг судаллаа. Энэ яг болсон явдал мөн үү биш үү? Хэлсэн амар шулахгүй. Тэгээ би нэг өнцөө хөлөг уншиж чад миний бүр ингэ сэтгэлээр амар их унсан байхгүй. Энэ одоо юу бичсэн юм бэ? Галзуу хүний өдрийн тэмдэг шиг юм байгаа байхгүй. За ийм нарийн юм байдаг байхгүй юу? Маш нарийн шүү. За би одоо тэгээ саяны тэр англи текстээ the world is all that is case тийм үү? ертөнц бүх болсон явдлууд шүү гэд орчуулчаад одоо би нөгөө Google Translation-д орохгүй юу? Тэгсэн чинь дэлхий бол ийм л зүйл юм гэсэн байгаа байхгүй юу? За энэ өнөөдрийн Монгол улсын байдал. Одоо бүр нөгөө дэлхийг нөгөө ертөнцийн чинь дэлхий болгоо айтсан. Ганцхан дэлхийн өнгөрцөг хэлэг байхгүй. За тэгээ нөгөө дэлхийг зүйл болгочихсон. Тэргүй нөгөө нэг Дарвины спеси гэдгийг тэмээг чинь нэг спеси шүү дээ. Тэрнтэйг адилхан тэр зүйлгээд нэрлсэнтэйг адилхан нөгөө дэлхийг бас зүйл болгоцсон. Тэгэхээр тэмээ дэлхий хоёр адилхан бахна шүү дээ. Хоёулаа зүйл. Амар. За тэгэл одоо дэлхий бол юмс биш харин баримтуудын цогц могц энэ гэдэг. Одоо юу цогцлох гээд байгаа. Баримтууд гэж байгаа байхгүй. Баримт гэж бас осолтой үг байхгүй юу? Хизээч баримт гэсэн үгийг хэрэглэж болохгүй байхгүй юу? Хаамж юу ч баримт байхгүй байхгүй юу? Түүхийн баримт энэ тэнийг яриад байдаг шүү дээ. Хуулийн баримт гэж хуулийн баримт гэж юу байхгүй. Хуулийн баримт байхгүй шүү. Баримт байнгут тийм үү? Нэг хүн харснаа л хэлсэн шүү дээ. 3 хараад гурлаа өөр юм хэлсэн шүү дээ. Одоо яах вэ? Документ л гэж байна. Бичиг хэрэг. Документ бичиг хэргийг бид нар баримт гэж явуулдаг байхгүй. Энэ хуулийн баримт. Баримтны энэ байна. Гэхдээ юу яриад байна? Танаа янз бүрийн шүүх хурлын бо, янз бүрийн хуулийн бо, янз бүрийн тангид баримт ярих юм бол тэгэл зүгээр уучлаарай л хэрэгтэй. Гэхдээ баримттай бол одоо яах гэж шүүх хэрэглэе гэдэг. Баримт чинь баримт биш гэж энэ талаас гараад ирсэн. Тэгээ шүүх хурл хийж шүү дээ. За тэгээд нөгөө түрүүний хэлээд байгаа шүү дээ. Болсон явдал. Окей. Ийм явдал болсон. За яваад очлоо.
За одоо тэгээд тэр болсон явдлаа яах вэ? Энэ яг хэрэг мөн үү биш үү? Гарсан хэрэг мөн үү биш үү? Чи ингэж явна шүү дээ. Хэрэг болтол удаа шүү дээ. Болсон явдлыг хэрэг болгож нэрлэл удна. Дараа нь тэр хэргийг тийм үү? Хэргийн эзний хэрэгтэн гэж нэрлэл удна. За тэгээд одоо яа тийм. Тэгж хамгийн сүүл гэмт хэрэг гэсэн дүгнэлт гартал бүр удна. Хаач байна. За манайд бол сүм дуусаа. Яасан? Хэрэг нотлогдчихсан шүү дээ. Зүйлэнг авцсан. Баргалч одоо бурхны юугаар тааллаар л юугаар зүйлэнг авчиж байгаа юм билүү? За нөгөө зүйлэнг дотор дахиад зүйл явж байгаа тийм ээ. Бүр амар шүү. Нөгөө анги гэдэг нь нөгөө класс явж байгаа биз? Тэгэхээр species class гэж хэлж шүү дээ. Зүйлэнг гэдэг чинь. Ийм амар хилэн дотор бидний боловсралтай болох, бидний шүүхээр ороод шийдгүүлэх болол зүгээр л өстой цэцэрлэгийн хүмүүсийн л нэг нүрлүгээ элс цацах байхгүй юу. Бидний Монгол амьдрал бол зөвхөн цэцэрлэгийн хүмүүс Улаанбаатар гэдэг цэцэрлэгт цэцэрлэгийн хүмүүс нэгнийхээ нүрлүү элс цацаал байж байгаа. Нэгнийхээ чихрийг хувааж идэл. Уул нь бүгдээрэнд нэг чихэр хуваарлж гисэн. За нэг намын нөхөр хурж ирээд бусад 5 хүүхдийн чихрийг булааж аваад ингээд суучихсан. Тэгээд тэр 5 чихрийг идэж яах гэж байгаа юм мэдгүй. Одоо эрх мэдлээ тунхаглан зарлж байгаа юм байлгүй. Тэгэхээр бид нар өнөөдөр 2 л том үгтэй одоо зурлах хэрэгтэй. Хэл гэдэг дээр нэг нь болсон явдлууд. Гэхдээ энэ англи дээр бол болсон гэдгийг ч бас хэлэхгүй байгаа шүү. Ер нь явдлууд гэж хэлээд байгаа шүү. Бүх юм бол явдал гэж хэлээд байгаа шүү. Энэ явдалтай, явдал ургалаа. Нэг явдал болоод гэж бас хэлэх гээд байна шүү дээ. Бидний байглаасаа бидний хэлэн дотор тэр үг чинь нэг зөв хэрэглэгдэх гээд байна шүү дээ. А энэ нөхдүүд рүү муйс руу очиод тэгээд дуусч байгаа байхгүй. За дараа нь бүх одоо ертөнц бол бүх хэрэгүүдийн нийлбэр гэдэг байгаа шүү дээ. Гэхдээ гарсан хэрэг гэдэг чинь бас их асуултаа шүү. Яг бид нар чинь бидний Монгол бол ийм асуултаа байхгүй юу? Шууд гарсан хэрэг, шууд болсон явдлыг явчихж байгаа байхгүй юу? Тэгж хэлтэл айгүй годно. Англиуд бол зөвхөн case л гэж хэлж шүү дээ. Энэ бол нэг case л гэж шүү дээ. Нэг юм явдал. А нөгөөд бол болохоор fact гэж хэлж шүү дээ. Тэр нь бол нэг хэрэг. Энэ хэрэг. За энэ хэрэгтэй танилцъя гэдэг чинь аюу зүг байхгүй юу? За тэгээд тэр хэрэг нь үнэхээр гарсан хэрэг үү? За гарсан хэрэг гэдгийнхэнд бол нөгөө өмгөөлөгч нар чинь яаж байгаа шүү дээ. Судалгаа хийж байгаа шүү дээ. Судалгаа шүү дээ. Тэр мөрдөн гэдэг чинь мөшгөн гэдэг чинь судалгаа шүү дээ. Тэрээс одоо хэрүүл хийгээд нэг өмгөөлөгч нөгөө өмгөөлөгчөө хэрүүлэндээ сайнараа ялах шиг байхгүй юу? За ийм одоо хэлний ийм асуудлууд бид нар одоо тийм үү ингээл тэгэл ертөнцийн баримтаар тодорхойлогддог бөгөөд тэдгээр нь бүх баримтаар тодорхойлогдно гэлдэг. Бүх баримт энэ төр гэл амар гоц. Юу л гэдэг юм бэ? Учир нь энэ төр гэдэл. Баримтын нийлбэр нь юу болохыг, юу нь болохгүй байгааг тодорхойлж юм болохгүй биш байхгүй юу? Яг болсон уу, болоогүй юу гэдгийг асууж байгаа байхгүй юу? Болсон хэрэг үү, болоогүй хэрэг үү? Чи болохгүй тэгэл явчихна. Дэнгүүр юу хэлэх нь мэдэхгүй. Логик орон зайд дах баримтууд бол ертөнцид гэж байгаа байхгүй. Итгэжлэг биш шүү дээ. За ингээд бид нар чинь зүгээр л ийм үгийн энэ балгууд чинь бидний бүх Монгол ертөнцийг, Монгол амьдралыг, Монгол нийгмийг, Монгол улсыг ингээд ийм хар ман дотор төрөд болчих байгаа байхгүй. Тийм учраас одоо хүүхдүүдтэйгээ хязгаарч ойлголцохгүй, эхнэр нөхөр хязгаарч ойлголцохгүй, ээж аауд хязгаарч ойлголцохгүй, хамаатан садгууд хязгаарч ойлголцохгүй, мөсийн профессор оюутан хоёр хязгаарч ойлголцохгүй, хуулийн танхимд хязгаарч ойлголцохгүй, хаач бид нар ойлголцохгүй. Тэгэл өстой таглын юм да гэж юм да. За зарим нь яг ам руу очино, бөөрөө очино.
ойлголцохгүй байгаагаа тайлбарлах гэж. Тэгээд тэд нар одоо тайлж өгнө шүү дээ. Тэр Зангилагийн өстө тайлж шүү дээ. Тийм. За яг нэг өмгөөлөгч нэг компанид аваад өмгөөлөгч аавна тэгэд өмгөөлөгч яах юм яагаад цаатал чинь шал өөр зүйл яриад шүү дээ. Тэмээ ярихаар юу яриад шүү дээ. Анги яриад идэг, анги ярихаар гэрүүл яриад идэг, гэрүүл ярихаар амтны хаан яриад идэг. За ингээд би одоо энэ зүйл гэдэг үгтэй одоо сүүлийн 10 хэдэн жил тэмцээд одоо тий ялагдсан тий. Тэр нөхдөд одоо бид ялна гэдсэн үнэн юм байли. Ялах юм байли. Жамсаас үцгтэр одоо урж өгдөглөө философийн өдөр болоод надад одоо happy philosophy day гэдэг над руу мэдчилгээ ирэхэд би бол ямар ч unhappy хүн сууж ялаа шүү дээ. Ялагдчихсан юм чи. Философч болоор ирдэнэ. Монгол хэлнийхэн ялсан, түүхийнхэн ялсан, намууд ялсан. Мундаг юм. Биширчээ. За надтай бол оюутнууд бол ерөөсөө лекц уншиж ахтал үжрээл. Багшаа би танд нэг зүйл хэлэх үйл гэдэг. Тэгэл би ч ингэдэг доторооч юм болоод хэлдэг. Би ч зүйл гэж юу ярих гэдэг юм бэ? Ямар зүйл? Философи гэдэг зүйл энэ гэж байгаа байхгүй. Гэхдээ философи зүйл гэж шүү дээ. Гэхдээ энэ хайр гэдэг зүйл бол гэхдээ хайр чинь зүйл гэж шүү дээ. Амар. Тэд чи одоо ингэ төгсөө диплом аваад төгсөх гээд байгаа. Одоо ирээдүйн одоо тийм үү улс орныг авч явах хүмүүс шүү дээ. Ирээдүйд яамны сайд болно. Артай намын гишүүн болно. Тэг арчилсан намын одоо бизнесмен болно. Тэг том бизнесмен. Тэгэл баахан одоо тэр зүйлүүд л болох юм байдгүй. За тэр origin of species гэдэг чинь зүйлүүдийн үүсэл гэдээ орчуулж байна. Одоо Мон судар дээр тэр ном явж л байгаа. Зарж л байгаа. Тэр намайг худалдаж авч л байгаа. Энэ бүх одоо нян тэг хани адны тийм үү коронагийн тийм үү тэр вирусээс хүчтэй хитэн 1000 дахин хүчтэй вирус нийгэмд тарж л байна. Хамгийн амар вирус чинь энэ бие муудах биш байхгүй. Энийг муудах байхгүй. Энэ дотор байхгүй. Ухаан. Үнэт зүйл гэл нэг зүйл хэлждэг. Их болсон 6 зүйл гээл одоо тийм. Амар юм хэлж байгаа шүү дээ. Юу хэлэх гээд байгаа юм бэ? Их гэдгээр одоо ээж гэж хэлж байгаа юм уу? Юмны эхлэл гэж хэлж байгаа юм уу? Их үндэс гэж хэлж байгаа юм уу? Бүүмэт. Их гэдэг үг бол амар үг. Би тэр өөрөө явж хөсгөл рүү явж авах гэж байна. Их уул гээл тэргээр өнгөрдөг. Тэгээ бид тэр цомынханд уулзаад хэлжсэн баг. Энэ уулын нэр юу гэдэг гэлээ зориуд асуудаг. Их уул гэдэг тох. Буруу та нар буруу ярьж байна. Наа чи юмны их баг гэсэн үг биш ээ. Их юмны эхлэл гэдэг, ээж гэдэг, их үндэс гэдгийг их явж байгаа. Та нар одоо засаж бич. Яг тэр уула бүх юмны их үндэс эхлэл гэж байгаа байхгүй. Одоо ээж мод гэдэг шүү дээ. Тэр чи яг зөв хэлсэн байгаа байхгүй. Ээж мод гэдэг чинь юмны бол их мод байх хэрэгтэй байхгүй. Бүх юмны эхлэл, их дэлхий гэдэг шүү дээ. Тэгэхээр дэлхий бүхний эхлэл. Тэгэхээр их уул биш, их уул байхгүй. Их засаг гайл буруу яриадтэй. Гэхдээ засаг гэдэг нь ясаа гэсэн үг явж байгаа л да. Гэхдээ бас их биш байхгүй юу? Их байхгүй юу? Бүх хуулиудын эхлэл, эхн гэсэн үг байхгүй юу? Тэгээс том багын их биш байхгүй юу? Одоо тэрийг мэдэхгүй тэр. Олон оюутан авч диплом зархаал мэднэ. Дипломны л 8-ны газар шүү дээ. Тийм. Ерөнхийдөө л одоо нөгөө юу гэдэг шиг нөгөө малын мах янз бүрийн юм нэг change гэдэг шүү дээ. Тэр шиг манай энэ ихтэй сургуулиуд бол дипломны change-үүд байхгүй юу? Тэр change дээр одоо очиж диплом авсан нөхдүүд одоо бидний донд одоо сууж л байгаа. За тэгээд дурсгалт зүйл гэж байгаа. Зөв зүйл, буруу зүйл гэж байгаа. Тэгэхгүй. Их мэдж байгаа. Ном наав юм. Яг тэр эцэг өгöd эцсээрээ гэдэг зөв зүйл, буруу зүйлийн тухай ном бичсэн тэр нөгөө шихэн утга нь хаа байна. Мэдгүй. Тэр нөгөө хэмнэн нь хаа байна. Нөгөө эренчин нь хаа байна. Бандизүр нь хаа байна.
Нөгөө нацагд орж ин хаавэ. Баггүй. Зүгээр л уул ус магтаал байсан магтаалтай болохоос биш. Зөв зүйл, буруу зүйл гэдээ бидэрт ялгаад өгч гисэн ном бичээд үлдээчихгүй л байгаа байхгүй. Тэр одоо ямар говийн хийм бэлээ дамзаар явж байгаа нэг олигтой ном бичээд үлдээчихгүйсэн бидэрт. Тийм л мундаг юм бол. Тэр мундагууд нь богд нэтэргээл идэхгүй. Тэр богд нь ядаж богдын бичсэн ном гэдэг нэг ном байж хаад яад юм. Тийм л мундаг юм бол. Жамзан намын бичсэн зөв буруугийн онол гэдэг ном байж болно шүү дээ. Баггүй шүү дээ. За нээлттэй зүйлс гэж энэ их хэрэглэх юм байл. Ялангуяа гайл майл татвар энэ бараа таваа оруулж ирж байгаа нөхцөлд нээлттэй зүйлс гэдэг юм байл. Хиний юуны яагаад мэддэхгүй. За ингээл одоо энэ бол зөвхөн бидний бүхэл амьдрал ямар муухай хотлоо явж байгаа нэгэд харагдаж байгаа байхгүй. Хайрагч зүйлгээл дусгалтч зүйлгээл бүх юм зүйл. Амт нэгч зүйлгээл хайр амтын хоёр зүгээр хоёулаа зүйл юм биш шүү дээ. За одоо энэ монгол хэлээр очиод хэлээ. Одоо тэр ч одоо бүр монгол хэлээр дарамжлаа. Одоо тэр нэг хач өгөн байгаа шүү. Монгол хэл сая үхтэй ч гэх шиг. Шүүхээс тавьдаг. Амар үгэн бит. Бид нар бас уулзч ирсэн. Тэгэхээр өнөөхдөө тэгэл интеллигенц гэдэг нь интеллигенц гэдгээр л явцсан дээр. Оюун ухаан, оюун санаа гэж дөрвөн бүрт шүлгэлээд өрөөс ирэхгүй. Би одоо юун дээр лекцийн тайлбар дээр өсөдрөө бичсэн шүү дээ. Маргаашийн юм лекц уншнаа. Тэгэл хэл номны юм босолтой тэр нэг шүлэг бичээд байгаа, яруу найр гэж бичээд байгаа нөхдөөч ерөнхийдөө гаж томтой хүмүүс юм байлээ шүү дээ. Тэр л ирүүл шүү. Тэр боловцсон болвол гаж томтой хүмүүсийн цуглаан шүү. Цугларал. За логик гэдэг үг логикоор л явцсан тэр. Логик сэтгэлгээд ямар ч хэрэггүй. Сэтгэлгээ гэж бас госолтой үг. Психологоор л явцсан тэр. Сэтгэл зүйгээд юусэн болохгүй. Психологи гэдэг чинь грек үг явж байгаа шүү дээ. Хүний ухаан гэсэн. За нөгөө компьютер доторх cloud гэдэг шүү дээ. Тэр чинь одоо Google Translate интернет рүү ороод тэр үйлгээл тавьсан байна. Яаж чи брендинг гэж шүү дээ. За мессеж ашгүй мессежээр явах хэрэгтэй. Тэр нөгөө Twitter-ий чинь тэгэл жиргээ мэргээг л байгаа шүү дээ. Тэр чинь брендинг нэрхгүй Twitter. Facebook-оор л явна. Тэр чинь нүүр, ном, ямар нүүр, хиний нүүр юм бэ? За тэр спеси гэдэг байгаа шүү дээ. Тэр зүйл гэдэг байгаа спеси. Одоо амтныг хэлээд байгаа тэмээг чинь нэг спеси байхгүй юу? Спесигээр нь явсан тэр. Зүйлгээ тэрэггүй. Origin гэсэн үг шүү дээ. Юмны эхлэл нь, их үндэс нь, анхдагч нь гэсэн үг шүү дээ. Оригинаар л явцсан тэр. Яг л тэндээс орж ирсэн юм чинь. Тэгээ ийм том асуудлуудаа бид нар чинь тулгараад одоо нэг усаа үед тэр тэ асуудал орцсон. Тэгэхээр бид нар хизээч ойлголцохгүй. За энэ 10 жилийн сургуулиуд одоо ерөөсөө зүгээр л ямар ч одоо боломжгүй газар. Тэр хүүхдүүд бол одоо ерөнхийдөө тэгэл эргүүлж байгаа. Тэр зохион бичлэг хийхээр хүүхдүүдийг сайхан чөлөөтэй бичүүлэхгүй. Тэгэл багш нь гэж нэг онгороо юм улаан харандаа барьж байгаа доогор зурчих шүү дээ. Тэгэл хүүхдүүдтэй онгороол. Би хэлээд байгаа шүү дээ 10 жилийн багш нар бол ерөнхийдөө самрын урд гараад хүүхдүүдтэй онгордог хүмүүс аахгүй юу. Та намайг баг бат манай тооны багш яаж онгордог байсан гэж бодож байна. Бодоол хариу гаргаад ингээл л та. Тэнцүү. Тэдэнкөө тэргээл X тэргээл. Амар. Бид нар чичрээл. Олонлын хичээл бас яг тийм. Энэ нэгшлиг гэхгүй чичрээгээл. Чин зохион байгуулалтын ямар өгөл өрч гэсэн энэ буруу засаал онгороол. Багш нар бол ерөөхдөө тэгэл хүүхдүүдийн нэг онгорсон. За түүх бол анаа мэдэн шүү дээ. Тэнгис хаан тэнд явж байхдаа тэдэн оны тэдэн сарын тэдэнд 11 цагт тэрнтэй найз нөхөрлөл болсон энэ гэж байгаа шүү дээ. Амар. Та нар уушаар нус тавшаа уушаар арталт нь. Он сарууд гэдэг тэр. Гүнгүн жүн болоо чүнгүн жүнтэй 1200 тэдэн оны 11 сарын тэдний дөрөв найз нөхөрлсөн. Тэр үед чинь өнөөдрийн энэ 1900 гэсэн энэ Кристийн
цаг тооны бичиг байгаагүй шүү дээ. Крестийн цаг тооны бичиг чинь социализмд орж ирсэн шүү дээ. Одоо бидний энэ дугаарлаад байгаа. Уул нь тэр чинь January, February, March гэдгээр нь явах хэрэгсэн байхгүй. Бид чинь 1 сар, 2 сар, 3 сар, 4 сар гэдэг дугаарлаа хийчих шүү дээ. Тэгвэл энэ чинь бол крестийн шашны юм байхгүй. Одоо бид нар Merry Christmas гэдэг крестийн шашинтан биш мөртлөө крестийн баяр тэмдэглэн шүү дээ. Ямар ч юм яг нэг албан ёсоор 1000 хүн байдаг гэсэн шүү дээ Монголд крестийн шашны. Тэр 1000-ын л баяр байхгүй юу? Бидний баяр биш шүү дээ. Тэр ийм одоо ойлголтуудыг яг тэрүүгээр нь тэгээд явцсан амарх. Одоо бид нар өнөөдөр 11 сар гэдэг жах бид 11 гэж сар гэж 11-ийн тоо хийж яхаар Новембер гэж хэлчих хэрэгтэй байхгүй юу? Новембер. Тэгэл болоо. Яахаа орчуулж. За юу ч яах вэ нөгөө даваа мегмар лав гэдэг бол төвдийн 7 хоног явж байгаа шүү дээ. Төвчин бол даваа мегмар лагва пүрвэ басан бямба нема гэдэг багхгүй юу. Тэгээ нямаага нэг төвтөр болгож эхэлдэг багхгүй юу. Тэгээд өдөөчин тэр өдрүүдийг сайн өдөр муу өдөр гэж хуваадаг. Бямбаа тэгтээ тухайн хүний төрсөн онсороо төрсөн өдрөөс нь хамаарат чи бямбаа өдөр төрсөн бол бямбаа өдөр чамд сайн өдөр шүү. А чи нямаа өдөр төрсөн бол чи бямбаа өдөр төрсөн учраас нямаа өдөр чи гадуур яваад хэрэггүй ажиллаж амжихгүй гэж байгаа байхгүй юу. А бид нар ч болохоор нөгөө дашнамтай өдрөө мегмар өдрөө бүгдээрээ мегмар өдөр төрсөн юм шиг мегмар өдөр төрөөгүй юм шиг тэр мегмарыг муу өдөр гэдэг байгаа байхгүй юу. Чи мегмар төрсөн хүмүүс сайн өдөр байхгүй юу. Тэр яаж мэдэхгүй. За тэгээд би мегмар төрсөн хүнтэй өөрөө би мегмар төрчөөд уулзах юм бол битэрийн ажил бүтнэ гэж байгаа байхгүй юу. А мегмар төрөөгүй хүнтэй уулзах юм бол өмнө нь лам дээр очиод засуулчаад маргааш нь очих хэрэгтэй байхгүй юу. За би маргааш одоо өөрийнхөө мегмар төрөөгүй лагвар төрсөн хүнтэй уулзаж гэрээнд гар усах зурх гэж байгаамаа. Засаад өгөөч. Тэр заслаг гэж дандаа тэр өдрүүдийн засч өгöd байгаа байхгүй юу. Юу ч ойлгоогүй. Тэгээд гандангаар дүрэн хэдэн 100 ламнаар одоо тэгээд сууцгааж байгаа шүү дээ. Тэгээ ийм одоо монгол хэлний бид нар орчуулгын асуудал орчоод тэгээд ингээд асуудалд орчод байгаа байхгүй. Тэгээ яагаад бид нар ийм асуудалд орцсон юм? Яагаад гэвэл бидэрт философийн үгсийн түүх байхгүй. Бидэрт боловсролын түүх байхгүй. Хүүхдийн цэцэрлэгийн түүх байхгүй. 10 жилийн сургуулийн түүх байхгүй. Эхэн ялгсан эмнэлгийн түүх байхгүй. Шүүхийн танхимын түүх байхгүй. Өмгөөлөгчийн түүх байхгүй. Үндсэн хуулийн түүх байхгүй. Ийм орно шүү дээ. Хот байгуулсан түүх байхгүй. Би хэлээд байгаа шүү дээ. Хаан хүн гэдэг чинь ордонтой хоттой байд юм аа. Тэгэд өөрийнхөө хотыг улам гоё болгох гээд өөр хотыг очиж дайраад хүмүүсийн авчирч хоттой байшин бариулдаг юм аа. Грекийн дан, Хятадын дан, Энтхэгийн дан, Ираны дан, Итали, Ромын дан, Европын данууд бүгд өөрийнхөө хотыг гоё болгох гэж нөгөө хотыг очиж эзэлдэг байхгүй юу? Хотгүй, ордонгүй хүмүүс одоо иш тишээ явж яах гээд байгаа. Тэгэхээр тийм түүх байхгүй. За тэгэн хэлбэл эдэрч агуу түүхтэй гэлээ шүү дээ. За тэгвэл одоо английн soul гэдэг үгийг, mind гэдэг үгийг, spirit гэдэг үгийг, unconscious гэдэг энэ ч бүр цаанаа онолтой хэдэн зуун хуудас номтой энэ онолуудыг зүгээр л пам гэж орчуулчихдаг. Юу гэж орчуулж байгааг нь бүр амар. Хойлоо хийч. Soul гэдэг нь бол ерөнхийдөө тэр хүний үндсэн хүүхэд наснаас төрснөөс нь эхлээд явж байгаа тэр дотоод бүх шинж төрх тэр явж байгаа шүү дээ. Өөрчлөгдөшгүй. Бид нар чинь хамгийн анх ээжийнхаа хэлийг сонсож байгаа шүү дээ. Бид нар бол одоо ярьж байгаа бол ээжийнхаа хэлээр ярьж байгаа байхгүй. Дорнод төрсөн, дорнод ээжтэй хүүхэд бол дорнод ээжийнхаа хэлээр ярьж байгаа. Хөвсгөлд урианхад төрсөн, урианхаа ээжтэй хүүхэд бол урианхаа хэлээр ярьж байгаа. Увсад төрсөн хүүхэд бол увсын ээжийнхаа хэлээр ярьж байгаа. Ховд баян үлгий төрсөн хүүхэд бол ховд баян үлгийн ээжийнхаа хэлээр ярьж байгаа. Дунд говьд орон говьд төрсөн хүүхэд бол дунд говьд орон говийн ээжийнхаа хэлээр ярьж байгаа. Бид нар янз бүрийн ээжийнхаа хэлээр ярьж байгаа хүмүүс байхгүй юу? Бид нар их хэл гэдээ бас ингэж бүдгрүүлээд байдаг байхгүй юу? За тэгээ бидний ээжийн хэл ямар байсан? Тэргээрээ л бид нар юм хүлээж аваад ойлгоод яв. А хэрвээ цаасан дээр
Монгол хэл гэдэг бол энэгээд бүр буулгаа, тайлбарлаад тэгээд яваад. За энэ бол жинхэнэ одоо тийм үү англи, герман, япон энэ ч нөгөө классик сонгодог хэл гэж байдаг байхгүй юу? Классик хэл. Тэрийгээ бол яг бүгдээрээ сурдаг байхгүй юу? Орон нутгийн аялгаугаа хошин тавиад тэр авиж чухал гэдэг байхгүй юу? Германд бас тийм баруун зүг, хойн зүг, зүүн зүг, баруун зүгүүд нь янз бүрийн аялгаугаар байна. Гэхдээ тэрийг ерөөс хэрэглэхгүй. Нутагтаа яг тэр орныхонтойгоо л хэрэглэнэ. Тэгээ яг нийгэм рүү гараад ирэхээр хохтой ойч гэсэн классик герман хэлээр ярина. Хятад бас тийм классик хэлээр ярихгүй, нутгийн аялгаугаар яриул хэн ч ойлгохгүй. Сычуаны нөхөр яриад биш ойлгохгүй. Яг л ээж нь тэнхин хятад юм чинь. За өвөр Монгол, ар Монгол хоёр бол бид нар өвөр монголчуудаа хизээж ойлголцохгүй. Яг л тэдний ээжийнх нь хэл чинь өвөр Монгол ээж юм чинь. Хизээж ойлголцохгүй. Зүгээр яг гэрээ байгуулах нь одоо тохиролцож болно. За хоёлаа бол ойлголцохгүй. Гэхдээ энэ үгээр бол бид нар ингэж ойлгож явдаг. Танах энэ үгээр юу гэж ойлгож явдаг? За. Тэгээд за одоо энэс хойш өгнүүдээр яах нь шүү. Тиймээс өвөр Монгол, ар Монголын хэлний толь бичиг гарах хэрэгтэй. Тэгэхгүй цагт өвөр монголчууд гэж ойлгохгүй. Толь бичиггүй гэсэн. Хойдлын бородоттой яг адилхан. Монгол бород хэлний толь бичиг гарах хэрэгтэй. Тэгшээ гэдэг бородоттой ойлгоно. Тэгвэл цагт зэч ойлголцохгүй. За майнд гэдэг нь бол одоо нөгөө соёлоос өөр үндсэн хүний тэр бүтцээс өөр, ухааных нь бүтцээс өөр, үндсэн бүтцээс өөр юм сурч мэдсэн ухааны нэг бүтц байгаа. Тэрийг майнд гэж хэлээд байгаа шүү дээ. Спирит гэдэг нь болохоор одоо бид нар бол спирт гэдэг шүү дээ. Латин үг спирит гэдэг нь болохоор тэр хүний ерөнхийдөө оюунлаг, бурханлаг чанар хэлээд байгаа байхгүй. Энэ айгүй спиритуал, спириттэй хүн гэх юм бол их оюунлаг, бурханлаг хүн байгаа. Их ёс суртахуунтай. Энийг дандаа сайнаар ярьж, сайн үгс хэрэгэлдэг. Ер нь бидний хэрэгжилж байгаа өгнүүд дотор муу мухай өгнүүд бид нар хэрэглээл сурчих юм бол тэр үгийг тархинаас толгоноос амнаасаа гаргаал хэлэх юм бол бидний тарих хэвээр бүр хачин бол. Тэрнээс миний жилээд байгаа шүү дээ. Айлуулах сайн сайхан үг хэрэглээрээ. Муу мухай үхстэй тийм газар зүгээр шууд чихэд арах хэрэгтэй. Өөртөө тарих бохт ялангуяа хүүхдүүдэд битгий муу мухай үг сонсохоор муу мухай үхтэй газар хүүхдийг аваачаарай. Гэртэн л айлах хэрэгтэй. Энэ хүүхд бол гэрээсээ гарах хэрэггүй юм шүү дээ. Бид нар ч л тэгэл эсгийн гэрийнхаа босгыг алхаал гараад ирж байгаа шүү дээ. Тэгэл уулсараал. Жоо юм. Африк, Япон, Хятад, Орос юу гэдэг тэр ард түмнүүд чинь хүүхдэнд дандаа нуруунд дээр нь байж байгаа шүү дээ. Хийж байгаа. Ачуулсан олдохгүй. Газар ухаж явахдаа хүртэл хүүхд нуруунд дээр байж байгаа шүү дээ. Яг тэр хүүхд чи яваад муу мухай юм сонсоод муу мухай юм сураад ирэх байхгүй юу? Тэрс Монголын малчин ээж нар хүүхдээ гэртээ орхиж болохгүй байхгүй юу? Нуруунд дээр өрөөл гадагш явах хэрэгтэй. Муу тагалж явахдаа хүртэл нуруунд дээр нь байх хэрэгтэй. Тэгээгүйгээс чинь л одоо ингээл энэ нөхдөч одоо улс төрийн нам болоод шүү дээ. Нуруунд дээр биш, хөрөн дээр өссөн нөхдөч. Амьдралыг хар шороо шиг ойлгож явж шүү дээ. Тэрнээс амьдрал гэдэг бол Монгол улс гэдэг бол эхийн нуруу гэж ойлгож явбал ямар гоё хүмүүс байх вэ тэр хүмүүс. Эхийн нуруунд дээр өссөн бол. Би ч гэсэн одоо эхийн нуруунд дээр өсөөгөөт шоргон дээр тэгэлдэж унж өссөн. Тэгэл одоо Монгол орнд насан туршдаа л одоо тэгэлдэж унж шүү дээ. Тэр чинь нөгөө монголчууд хэлээд байгаа шүү дээ. Хөрсөн дээрээ буух гэдэг байгаа шүү дээ. Та буугаач хөрсөн дээрээ буугаач гэж тийм. Сайхан тэгэлдэж. Үгүй би одоо хангалттай тэгэлдсэн. Одоо жоохон тийм үү агаарт ингээд гоё баймаар биш үү? Бурханлаг. Гоё үг хэрэглээл гоё. За энэ бол дараагийн одоо биш нөгөө лекц болгон дээр заавал кино фильм ярьж байгаа байхгүй юу?
Тэр айгүй чухал. Ер нь бол бид нар энэ чухал кино фильмүүдийг ингэж үзэж ойлгох хэрэгтэй байгаа. Тэгээс зүгээр нэг HD-гээр тариа гараад нэг Холливуудын нэг фильм гараад тэгэл новшоо гэсээр гол дуусдаг шүү дээ. Тий. Тэр новш энэ новш. Тэгэхээр тийм байж ерөөс болохгүй. Бид нар бас жоохон соёлж явах хэрэгтэй. Соёлтой байх хэрэгтэй. Манай одоо энэ зурагт хэлэл мэдээлэл бол одоо соёлгүй биш шүү дээ. Бүдүүлэг биш шүү дээ. Тэгээ энэ Oblivion гэдэг энэ Том Круз, Морган Фриман хоёрын одоо гол дүр тоглосон кино фильм бол бидэрт аюул хэм хилдэг байхгүй юу? Бид эндээс аюул суралцах хэрэгтэй байхгүй юу? Бараг хичээл орох хэрэгтэй байхгүй юу? Би одоо мөс лекц уншдаг байхдаа манай хин тэр залуучууд мэдж байгаа дандаа кино фильм ярьдаг гэсэн шүү дээ. Уран зураг. Тэгээ тэрүүгээр яг амьдралыг дандаа тайлбарладаг. Яг бол амьдрал чинь баримт ш учраас. Дандаа хэрэг явдлууд, болсон явдлууд учраас тэр хэрэг явдал, болсон явдлуудаар бид нар суралцах хэрэгтэй байхгүй юу? Ингүүл ийм хэрэг гарт юм байна. Ингүүл ийм одоо явдал болд юм байна. Тэгэл одоо өөрийгөө л бүтээх хэрэгтэй. Тий өөрийгөө бол ерөнхийдөө нэг төсөл гэж бодох хэрэгтэй. Тэгэхээр одоо төсөл дээр би ажиллаж байна. Тий хүн бол тэргүй төрөнгүүтэй бар наснаасаа ч юм уу шууд одоо бэлэн мэдлэгтэй боловсралтай сөрөх юм биш шүү дээ. Бид нар одоо хүн л гэж нэрлээд байгаа болохоос биш хүн болоход маш хэцүү шүү дээ. Энд байгаа бүх дэлхийн том одоо арабын, персийн, энэтхэгийн, хятадын, орсын, германы ч гэдэг юм уу энэ бүх философчид бол хүн болоход маш хэцүү шүү. Маш их хичээлдэл хэрэгтэй. Тийм учраас хүн болохын төлөө одоо явах хэрэгтэй. Өөрийгөө хүн болгох хэрэгтэй. Хинч хэнийг хүн болгож чадахгүй, өөрөөрөө л хүн болгоно. Хинч хэнийг боловсралтай болгож чадахгүй, өөрөөрөө л боловсралтай болно. А хүнийг мэрэгчлээ бол болгож болно. Мэрэгчл заагаад тэрийг сурж болно. Боловсрал гэдэг бол эцсийн хүн болохыг л одоо хэлээд байгаа шүү дээ. Хүн болно гэдэг бол маш хэцүү. Тийм амархан юм биш. Лам дээр очиж болчдөг юм биш. Диплом аваад болчдөг юм биш. Нэг доктор аваад болоод болчдөг юм биш. Төрийн шагнал авсан мөртлөө хүн болоогүй хүмүүс одоо дүүрэн байна. Тэгэхээр хүн болох маш хэцүү. Тэгээд Oblivion гэдэг ийм нэг нэртэй аюул чухал фильм. Би Том Крузыг нэг үзэх дургуйтай. Тийм Mission Impossible дээр л ялаад дийлээд байдаг шүү дээ. Тэгэхээр энэ кинонд Том Круз аюул сайн тоглосон. Үнэхээр сайн жүжигч нь харуулсан. Дуу, хөгжим, зураг авалт бол гайхамшигтай. Та нартай кино фильмийн урлагийг өстой бишрэн. Тэгээд яг Oblivion гэсэн энэ үг одоо орчуулах боломжгүй. Oblivion-оор л явчих хэрэгтэй. Энэ гэсэн үг бол яг англи дээр бол ерөнхийдөө бол тийм үү. What is happening гэж байгаа шүү дээ. Өөрөөр хэлбэл юу болоод байгааг ухаарахгүй. Тийм байдалд хүн орчих. Тэр хэлж байгаа байхгүй. Орчин тойронд юу болоод байгааг яг хүлээж авч тэрэнд үнэлт өгөх чадахгүй. Тэгэл тэрэн дотор ингэж явж байгаа. Яваач үтгэхгүй, яваач болохгүй явж байгаа. Тийм одоо state of being гэж байна. Being гэдэг чинь байх, тийм байдалд орох. State of being. Unaware гэдэг чинь яг ингэж хүлээж авах чадвар муутай. Awareness гэдэг чинь гадна очно хүлээж авахыг хэлээд байгаа шүү дээ. Ерөөдөө сэрэх гэж хэлээд байгаа шүү дээ. Unconscious гэдэг нь ухаангүйгээр гэсэн үг. За одоо манай нөхдөөчийн ухаангүйгээр гэдэг чинь цаан чинь 70 тухансэр гэж буруу орчуулад тэгээд одоо лекц уншаад заал дөрөв хүн цуглуулчихсан сууж шүү дээ. Тэгэхдээ заал дөрөв хүмүүс нь одоо хэний шаардлагаар очсон юм бэ мэд. Манай энэ нэг намууд чинь заалыг маш хурдан дүүргэдэг шүү дээ. Битүү болгодог шүү дээ. Тийм чадвартай шүү дээ. Айхтар зөлгөнөч юу. Тэгсэн үг байхгүй юу? Oblivion гэж. За кино хөтлөгтэй бол ерөнхийдөө 2077 онд болж байгаа үйл явдал. Тийм ерөнхийдөө 2077 онд болж байгаа дэлхийн одоо бөмбөрцөг дээр юу болсон бэ гэдгийг одоо урьдчилж ийм гэж магадгүй шүү гэсэн ийм ирээдүг одоо төсөөлсөн тийм одоо фильм. Тэгээ тэнд болохоор ийм одоо ингээд нэг юм орон сууц юм уу. Тэгээ хажуу талд нь нэцдэг тэрэгтэй. Тэгээ дотор нь яваад орохоор хоёр хос Том Круз. Тэгээд эрхүүний хажууд чинь заавал нэг эсрэг хүстэн гэдэг шиг. Бид нар чинь тэр эсрэг хүстэн гэл дахиад буруу ярьж байгаа байхгүй. Ер нь эсрэг байх ёстой гэсэн ойлголт яваад байгаа байхгүй. Нөгөө хүстэн ч гэдэг юм уу тэгсэн дээр байхгүй юу. Тий.
Тэгээд энэ хоёр байдаг. За энэ хоёр яасан бэ? Юу хийдэг вэ гэхээр ингээд сайхан энэ байшинтай ингээд хоолоо сайхан эрүүл хоол идээл гайхамшигтай. Эмэгтэй нь йога хийгээл. Эрэгтэй нь боди билдинг хийгээл. Амар. Бөөн спа. Бөө боди билдинг. Бөөн йога. Гой. Орчин тойрон хинч байхгүй. Илүү дутуу найз хамаатан садан матан юу ч байхгүй. Амар ойлгоно. Монголчууд илүү нэ вакуумчсан. За энэ хоёр ямар ажил хийдэг вэ гэхээр энэ нэмэгтэй бол ингээд компьютерийн ард суугаад тэгээд цаашаага даалгавар өгдөг нэг юу байгаа. Компьютерийн төв байгаа. Тэрнтэйг ингээд харьцдаг. Тэгээд тэрэндээ ингээд мэдээ өгдөг. Тэгээд энэ дэлхийн одоо 2007 онд дэлхийн одоо устдсан байхгүй юу? Дэлхийн хүн ам бүгд одоо байхгүй өөр гариг руу явчихсан гэж байгаа байхгүй юу? Нүглэгч гэсэн. Тэгээд энд одоо юутай хэцүү байгаа. Тэгвэл дэлхий дээр юу үлдсэн? Ус үлдсэн. Нөгөө очисон гариг дээр бол усгүй учраас эндээс ус дандаа зөөж явах хэрэгтэй. Тэр гариг руу. За ийм одоо програмтай эмэгтэй. Нөхөр нь болохоор бас тийм програмтай. Төвөөс даалгавар ирлээ. Энд тэнд янз бүрийн дронууд байна шүү. Тэдрийг очиж засаж янзлаараа зарим дронууд дэлхийн ингэж хянсан дронууд ингэ байдаг. Тодорхой нэг устай газрыг. Тэгээд Том Круз бол дроны засварч. Тэгээд санийхаа нисдэг тэргээр нисээд энэ тэнд дрон эвдэрсэн байх юм бол очиж засаад тэгээд энэ нэг дрон байна. Тэгээд энэ ингээд дээгүр ингээд явж идэг. Эвдрээд унах юм бол Том Круз очоод засдаг. Тэгэл. За тэгээд завсарлагаагаар нь сууж толгоон жоохон ингээд ажилтдаг. Нэг л юм болохгүй байгааг бас мэдээд идэг. Янз бүрийн толгойд ингээд гинт ингээд орж ирдэг. Шүн зүүдмүүд ингээд орж ирдэг. Тэгэл сон зургууд гараад тэгэн гутаа манер чинь тэрийг энэ жоохон зүүд солиор байх гэж боддог. Ер нь бол энэ цаа том асар том юм төхөөрөмжөд байгаа байхгүй. Тэд нар болохоор дэлхийн усны нөөц нуур тэнгисээс усын нэгж татдаг. Тэгээд дараа нь тодорхой том тээврийн төхөөрөмжүүдээр тэр гариг руу явуулдаг гэсэн ийм ойлголттой. Тиймээс би одоо хүн төрөлхтөн сайн хэмээгээ байж байгаа. Тэгээ энд байгаа одоо ажиллаа дуусахаар би тэр гариг руу очино гэсэн ийм бодолтой төсөөлөлтөө. Тэгээ их нэртэйгээ хоёулаа ажиллаа энд хийж дуусчаад тэгээд одоо явна да. Отог оцсон да. Дансан да. Хитэн дөрөхтэй болж яваад. Тэгээд байж байгаа нөхдөд тахгүй юу? За энэ дэлхийн одоо усны нөөц. Одоо энэ сайхан цэвэрсээ чинь зөөж байгаа шүү дээ. Тий. Ер нь тэгэл яг ер нь бол энэний цаана ер нь усны асуудалд орно гэсэн нэг л харуулдаг байгаа юм л да. Ер нь 2077 он Монгол улс бол бид бич байгаа шүү усны нөөц хэдэн он хүртэл байгаа вэ? Энд ч одоо хар ус ш болцсон шүү дээ аль хэдийн. Үнэт ус болцсон. Хар ус харамлаад гэдэг үлээ шүү дээ баг багт одоо тийм байхгүй. Үнэт ус хамгийн үнэтэй. Яванда вискинээс үнэтэй болно гэдэг байгаа шүү дээ. Англи төлөвлөгтэйгөө хвшлагаан цуцлаагаар ингэж явж тархитлогон жоохон ажилтдаг. Тэгээ явж байгаад нэг юм гой ногоон өв сургамалтай ийм газараар яваад тэгээд явж исэн чинь нэг юм гүүр мөртэй байшинтай сонь газар руу ирдэг байхгүй. Тэр цаана байгаа нуурын иргэдээ нэг байшин байгаа. Гин тийм ногоон юм гой газар өдөрдөг байхгүй. Тэгтээ ногтмал. Тэгээ манай хин чин Том Круз чин толгойн ажиллаад меморийн ингээд ажиллаад байгаа байхгүй. Тэгээ тэр чинь мемори гэдэг чинь юу гэвэл нэг сөүл яваад байгаа байхгүй. Нэг unconscious ухаангүй дотор нь өөрөө ухаарахгүй. Тэгсэн мөртлөө нөгөөс үндсэн тэр Том Круз гэж хүний ухаанд нь нэг санамж яваад байгаа байхгүй. Тэр нь байн орж ирээд гэтэл цаанаас нөгөө том төвөөс энэ хоёрыг чинь энд одоо засвар хийж сахиул хийж байгаа боцсон шүү гэсэн програм майнд нь оруулчихсан. Тэгээд soul mind хоёр нэг зөрчлөөд байгаа байхгүй юу. Тэгээд шүн болохоор ухаангүй нь зүтлээд идэг. Ухаангүй дотор чинь нөгөө санамж явж байгаа шүү дээ. Тэр чинь шүн гарч ирээд идэг. Тэгээд энэ дотроо 3 зөрчил орчод байгаа байхгүй юу. Нөгөө ертөнц гаригийн
суулгасан програм. Үндсэн тохиомж хөрвсийн соёл. Тэгээд санамжинд болохоор хүүхэд насны бүх санамжууд. Энэ гурвч нь зөрчлөөд идэх байхгүй энэ дотор. Тэгээ эн чинь өнөөдөр Монгол хүн бас яг ийм байдалд орчод байгаа байхгүй. Жээжилсэн сурсныхаа их юмд бодоод байдаг. Хүүхэд насны намтар айгүй чухал байдаг. Тэгэхээр хүүхэд үедээ идчихсэн идэж уух юм гоё хоол унд чинь нөгөө санамжинд нь яваад байдаг. Ухаангуу дотор өөрөө тэргээ ухаардгүй. Яа бид нар өөрснөө ухаарахгүйгээр мах идэх гээд идэггүй. Гадаад байгаа нөхдүүд мах гэдэг. Махан дуртай. За тэгэл янз бүрийн дуу хөгжим одоо юу байдгийг эсгийн гэрийн нөгөө гачин үнэрт нь оронгуудаа ямар дотон санагддаг. Одоо 100 чинь гэж явж байгаа л нэг айлын хажууд 40,000 50,000 хонуулна гэсэн. Тэгээд нэг эсгийн хэрүүд өгдөг шүү дээ. Тэгээд тэр айл гэрийнхаа хамаг хуучин ямби сандал ширээ ямби ор бүр цоорцсон хэвс үнэр танаар орцсон гудас энэ тэрг оруулаад тавьсан байдаг шүү дээ. Тэгээд тэрэнд нэгэд ороход амар тотон үнэр нэрддэг шүү дээ. Багтаа үнэрдэжсэн. Гадаадынхан бол хийгээ гэж шууд ингэж байгаа шүү дээ. Тий. Хот мотын юу үзээгүй хүүхэд залуучууд бол ямар л энд бөөс мөстэй биш үстэй гэдэг хэлж байгаа шүү дээ. Мань занд бол айгүй тотно. Тийм гачиг унтжсэн юм чинь баг та. Тэр та манайх чинь 100 бүр модон шал байдгүй шүү дээ. Шорон дээр байдаг шүү дээ. Тэгээ шорон дээр нөгөө шгсээр аваад яг хаалганы тэнд бүр ингээд гүлгэр болоод баргалж одоо цэнж өгсөн байдаг шүү дээ. Хатуу. Тэгээд энэ нөгөө сануужинд ишгэ ирэхээр хөдлөд идэх байхгүй. Тэгээд энэ байшингийн дотор ингээд орсон чинь тэгээд хөрөгч пянц тавьж байж байдаг байхгүй. Тэр хараад бүр ингээд сонир болоод идэх байхгүй. Одоо юу юм бодлоо юу тогшил бай тий. Сонир болоо. Одоо тэр пянц тавьж. Одоо би оюутан багтаа бас энэ пянц тавьж байсан байхгүй. Пянц бидний үед чинь пянц сонсдог гэсэн байхгүй. Тэр үед чинь нөгөө видео MTV MP3 бүгд байхгүйсэн шүү дээ. Интернет нь гаруцж байхгүйсэн шүү дээ. Тэгээ бид нар чинь ингээд пянц тавьчтай пянцаа тавиад найз нар оюутан байхад тэгээ тойрч суугаад пянцаа сонсоод пив уугаад тэгээ тэр дууны текст тэр дууны тухай ярилцаа суудаг гэсэн байхгүй. Одоо ч тэр соёл устдсан шүү дээ. Юу сонсоод байгаа ч мэдэхгүй тэгэл гол нь видео нь чухал, клип нь чухал, гоё клип үзэх гээл дуу чухал биш. Тийм сони үе эхэлсэн та нар бич байгаа. Тэгээ хажууд нь хуучсан ном зам хараа тэгээд том хөрч гайхаад идэх юм. Яагаад байна би? Самуун чинь ингээл хөдлөөд байгаа байхгүй. Гаднаас нөгөө сурсан нь болохоор тэрнтэй ингээд зөрчилдөд. Би ч одоо германч олон жил болсон шүү дээ. Энд чи яг над тохиолжсэн байхгүй. Би чинь шүн ингээд унтахаар ингээд монгол зүйлээд байдаг, монгол хэлээр зүйлээд байдаг. Өглөө босоод физикийн хүрээлэн, философийн хүрээлэнд очиод германуудтай ярина. Энд чинь нөгөө цээжилж байгаа, сурж байгаа хэсэг маань. Үндсэн болоор эрдний нөгөө гачин дуу хөгжин гачин үнэр танаар нөгөө мах зах хавирганы мах илүү одоо бууз тэр чинь ингээд хөдлөөд идэг. Герман хоол идэхээр эцээч баясдаггүй. Зүр гизээд дүргэж өсвөлөнгөө дарах гэж л иддэг. Тэгж байгаа нэг 7 хоногтоо нэг зав гарахаар бууз чигнээд ирэхэд ингээд нүүр ам баясаад хацар улаагаад би ч нэг улаагаад байгаа хацаргүй. Тэгээд ингээд баясаад бүр ингээд идэг. Тий. Нөгөө санамж нөгөө ухаангүй ингээд доороос. Моги. Чиний нөгөө гоё юм чинь штэ гэхээр ингээд баярлаад. Эмээгийн бууз хутгаж зуурч гэсэн 10 ангуурл энэ чинь бодогдоод эхэлж байгаа шүү дээ. Тий. Тэгсэн мөртлөө физик философийн мэдлэгүүд нь намайг ингээд дараад. Тэгээд тэр чинь миний энэ дотор чинь ингээд зөрчилж эхэлж байгаа шүү дээ. Тэгээд сүүлээр тэргээ би дийлхээ болоод тийм хутам буцал гэж үзсэн байхгүй. За энд бол байхгүй юм байна. Тэнд бол би компанид ороод ажил боломж амьдрал болсон дөө байсан. Тэгээ энэ дээр монгол хэл дээр ярьж нэг амарсан шүү дээ. Яа. Монгол хүмүүстэй. Тэгээ хүний ухаанд дандаа юм байл. Тэгэхээр Германд байгаа би чинь бас л тэр орчин тойрон тэр юм чи ерөөсөө бас мэдрэгчгүй болчиход аваад тэр дэндүүд янз бүрийн тэр амьдрал руу орж байгаа чи өөрийгөө тэгээд алдчихж байгаа байхгүй.
эцэст өөрийгөө алдах байхгүй. Яг жинхэнэ өөрийгөө алдчихж байгаа байхгүй. Тэгээ буцаад тэр нэг өөрийгөө олж авъя гэдэг нэг гадаад байсан ахмад насны эмэгтэйчүүд хурж ичээл Улаанбаатар иргэлдэл энэ бөөнрөөр хөөцөлдөл идэх штеп. Тий. Ламнар мамнарыг хөөргөөд л гандан очиж ном зам уншуулаад л баахан доллартай ирчихсэн. Тэд нар ч бас тийм л ахгүй. Тэгээд энэ дотроо солиороод байгаагаа тэд нар нэг тайлбарлаж мэдэхгүй байгаа байхгүй юу. Өөрлөгөө л орох байхгүй тэр өөрийгөө олно гэдэг чинь. Тэг өөрлөгөө олно шүү дээ. Тэрнээс одоо гадуур хайж тэнэд юу ч олдохгүй шүү дээ. Тэгээ бүр явсаар бад эн чинь нэг энэ нөгөө юуны өндөр барилга байдаг шүү дээ. Юуны State Building л юу лээ Нью-Йоркт ч нэг өндөр барилга байдаг шүү дээ. Нөгөө нураагүй үлдсэн. Хоёр өндөрийг нь бол нураацсан шүү дээ. Empire State Building баха. Тэгээ тэрний дээр чинь ийм нэг дурангаар ингэж хотыг хардаг ийм дуран байт юм байл мөнгө хийгээд. Тэгээ тэр ийм ингэж харж байгаа ийм эмхтэй ийм дүр тэрний дээр ингэж ажиллаа хийгээ явжсэн чинь ухаанд бас байн ингэж орж ирээд байгаа байхгүй. Тэгээд шиг гайхдаг байхгүй. Бас юу болоод байна миний ухаанч. Тэгж явж байгаад яат. Юу нэг газар манайд мэдээ ирдэг байхгүй юу? Юунд нэг дэлбэрэлт болоод нэг хаанхын гинвэ сансрын хөлөг унаад дэлбэрчлээ. Тэгэд очдөг байхгүй юу? Тэгэд очиод тэндээс чинь юу болоод байгаа юм гэсэн чинь тэнд янз бүрийн юм одоо нөгөө хулга ариг руу явах чинь та нар кино фильмүүдээр бид чинь хүнийг ингээд унтуулад тэгэд гариг явцдаг шүү дээ. Тэгээд хэдэн жилийн дараа ингээд сэрдэг шүү тэр хүн. Тэгэхээр нөгөө нас нь яваагүй байдаг. Тэр юун дээр би бас ярина. 8 байна уу? Энэний дараагийн 7 хоногт байна уу? Хагасан. Тэрний дараагийн 7 хоногт байна уу? Нөгөө Интерстеллар дээр яг гардаг шүү дээ. Тэрийг ярьд. Тэгээд энэ чинээс нэг хайрцагтай нэг эмэгтэйг олдог байхгүй юу? За тэгж явж байгаад тэр хайрцагтай эмэгтэйг олоод гэртээ авч тавьчаад юу нэстэг тэргэндээ ячт. Бэхэлчтэй. Тэгээд цаашаа явж исэн чинь тэнд ингээд юм зингээсэн чинь гинт юм хүмүүстэй тарлцдаг байхгүй. Уул нь бол тэнд ямар ч хүн байхгүй бүх хүнийг хариг гариг руу одоо ч нэг хариг гариг гэж хэлчлээ те. Өөр гариг руу аваа явчихсан. Тэргээ тийм титан гэдэг байгаа шүү дээ. Гэж бодож ирсэн чинь юм хүмүүс тарлаад тэгээд шокнд орчдөг байхгүй. Ч одоо юу болж байна гэдэг. Тэгээд энэ хүмүүс яадаг байхгүй. Том Крузэд юу болсон бүх үйл явцыг хэлдэг байхгүй. За биднэрт бол хариг гаригаас биднэрт довтлогоо ирсэн. Дэлхийг эзлэх. За манай дэлхийн бүх одоо атомын бөмбөг, одоо нуклеар цөмийн бөмбөг бүгд одоо ажиллаж харваж тэр хариг гаригийнхныг устгасан. Устгах гэж оролцсон. Тэгж бүх атомын бөмбөг бүх цөмийн бөмбөгүүдэд ашигласан учраас дэлхийн агаар мандал хэцүүдсэн. Тэгтээ сүйдээ гайгүй болсон. Байшин барилга хотууд бол тэртээ устчихсан. Ямар ч тогтоо байхгүй. Бүгд дэлбэрсэн. За бид нар бол ингээд тэрнээс аим гараад нуугдаад ийм агуу дотор байрлаж байгаа. Тэгэхгүй нөгөө хариг гаригийн дронууд бидрийг бодчих гээд байт. Тэгэхээр дроноос бид нар дандаа болтдог. Чамд чиний тархинд бол эндээс хүн төрөлхтнийг нүүлгцэн тэрлүү одоо ус зөөж байгаа. Тэр бол худлаа. Хариг гаригийнх нь тэр усыг авч байгаа. Хүн төрөлхтөн энэ дээрээ л байж байгаа. Энэ тэнд агуу дотор ногдчихсан байна. За манай бид нар энэ ногцсон гэдэг баахан хүмүүс хэдэн зугаад хүн байт энэ агуу дотор. За ерөнхийдөө одоо чам шиг ийм одоо сайн ирчүүдийг хариг гаригийнхан тархинд програм хийгээд тэгээд бидний эсрэг тавьчихсан. За тэгээ энэ бол дандаа юм шилэн бөмбөлгүүд байгаа. Та нар Matrix гэдэг фильм мэдэн чинь нэг бөмбөлг байгааз хэдэн 100 хэдэн мянган Том Крузүүдийг үйлдвэрлэчихсэн. Тэгээд програм хийгээл ажил нь хийлэгдэг. Тэгэл хэд хоногийн дараа за одоо хариг гариг руу чи явах хугацаа болж байгаа гин гутаа устгачдаг. Тэгээд дараагийнх нь Том Круз гараад ирдэг. За тэр одоо өөр ертөнц рүү өөр гариг руу ус зөөж байгаа гэдэг бол худлаа. Одоо энд бол маш их юм одоо том усны төхөөрөмжүүд байгаа. Хариг гаригийн тэр одоо эзлэгчд дэлхийн одоо ингээд усыг авч байгаа. Усыг авах гээд бидрийг сонирх гэж ирсэн юм байна лээ. Цэвэрс. За энэ бол худлаа шүү. За ингээд Том Круз ч бүр одоо шоконд орж байгаа байхгүй. Тэгээд өөрийнхөө нөгөө нэг зүвдлээд идэг, санамжинд хөдлөөд идэгтэй өмнөж хэлж байгаа байхгүй. Тэр юм биш шүү дээ.
Би чинь бодит байдлаас тасарчихсан. Өөрийн ухаангүй болчихсон. Тэгээд тархиндаа програм суулгуулсан. Тэгэл явж байгаа. Илий балай нөхөр биш дээ гэж. Одоо нэг өөрийгөө олно гэдэг ч юм болж байгаа байхгүй. За тэгээд тэнд нэг дэлгэрэлт болоход нэг юутай нэг юу хол газар нисдэг хөлөг дотор чинь энэ хүний нэг унтаалаад тэгээд яг очих газараа очихороо энэ нэгдэд тэгээд сэрдэг ийм төхөөрөмж өгдөг шүү дээ. Тэгээд энэ төхөөрөмжийг ингээд онгойлгодог. Энэ одоо нэг програмчлсан их нэртэйгээ хамт баринд авчирч байгаа. Тэгсэн чинь энэ тэгдэг байхгүй. Би чиний их нэрчдэг ч хэлдэг байхгүй. За тэгээд одоо нөгөө ч мөр солиор. Би чиний их нэр чи тэгж санилцсан тэгсэн шүү дээ, ингэсэн шүү дээ. Бүх юм аяар. За тэгээд том гүрч одоо буур махаа болно. За одоо өстөж нэг ухаан орох, нөгөө сөвл рүү орох ажил гарч байгаа байхгүй. Майндаа орхиод сөвл рүү орох ажил. Жинхэнэ бие рүүгээ очих. Гаднаас оруулсан програм сурч мэдсэн одоо юу гэдгийг тэр юу болол хажуу тишээгээ чухал иш болоод сөвл нь одоо гарч ирдэг. Тэгээ меморийн гарч, санамжууд нь гарч ирсэн. Бидний одоо тархины ухаан байгаа шүү дээ. Тэр чинь 3 хэсэгт гэж биелээд байгаа шүү дээ. Тэгээд хамгийн доор ёроолт нь ухааны ёроолт бол ухаангүй байгаа шүү дээ. Бид өөрснөө ухаардаг. Шүн зүүдэлдэг. Заримдаа уурлаад гачмач юм хийждэг. Тэгээ маргааш нь гайхдаг, хүнээс ичдэг, зовдөг. Эсвэл одоо баярлдаг ч юм уу. Тэр чинь нөгөө бидний ухааны ёроолт байгаа бидний үргэлж хөдөлгөж идэг. Бас хөдөлгөх хүч байгаа шүү дээ. Тэр шиг бид нар далд хомсоо гэж буруу орчуулдаг. Тэгээ энэ хоёр чинь нэгээ ойлголцаад бүр төврөлдөө нөхөр шивтэр ихнэр нөхөр мөхөр энэ төргээд бөө юм болоод тэгээ байжсэн чинь нөгөө програмчлсан ихнэр нь харцдаг байхгүй. Энэ чинь нөгөө бүх төхөөрөмжүүд нь дандаа видеотой. Том Круз чи хаана явж байгаа бүх юм дандаа видеогоор авч яадаг. Тэгээд за одоо чи тэрийн хамтарсан бүх төсөл бүх юм онтой дууссан. Баяртай. Одоо чамайг цаад төв рүү мэдээлээд устгуулна гэдэг байхгүй. Програмчлал ихнэр нөгөө гоё одоо йогадад бодибилдинг дэдсэн. Хоёр хос ч одоо ингэж салж байгаа байхгүй. За энэ одоо нөгөө цаанаас төвөөс ирдэг даалгавар өгдөг видео. Тэгээ эмэгтэй даалгавар өгдөг. Одоо энэ эмэгтэй хэлж байгаа. Миний одоо нөгөө нөхөр бол солиорцсон. Тэрийг одоо устгаа. Өөрийгөө олцсон, өөрийгөө мэдсэн. Програм үйлчлэхгүй байна. Орд устдаг. Тэгээд араас нь бөөм дрон нисгдэг. За манай хүн чи яхад аваагаа олж авсан хүн чи нөгөө тэрэгцтэй суугаад хоёлаа. Энэ хажуудлага нь Орос өхөн шүү дээ. Энэ чинь бас Холливуудд ч нэлээд карьер хийсэн шүү дээ. Тэгээд Том Круз одоо Орос өхний хажуудаас суулгаж аваад тэгэл дроноос цухтаандаа араас нь ийм дронууд чинь зөвхөн хөөж цаанд цухтаач. Тэгээд эн чинь цухтаагаад нэг газар бултаад баахан дронуудыг устгадаг юм аа. Том Круз ч ерөөдөө ядаг штэ. Дандаа ялдаг штэ. Ялагдахгүй штэ садагч. Дрон бас оногдохгүй штэ. Тийм. Бусад нөхдүүд бол зүгээр ташраараа дронд оногдож байгаа штэ. Том Круз ч одоо нэг ингээл бултахад тэгэл дрон ингээл явчихж байгаа штэ. Зүгээр толгоор өрт бултж байгаа штэ. Тэгээ 185 дугаартай дрон араас нь хөвнө. Тэгээд нэг эн чинь одоо нэг юу байгаа чи бүр ингээд хотууд бүгд усчихсан. Тэгээд мэдээж одоо Нью-Йорк ч л устдаг шүү дээ. Тэгээд тэн чинь Улаанбаатар болт дээр усчихсан байгаа. Энэ хойшоо гэр орол байхгүй шүү дээ. 2077 онд юу сонгуул Монгол дүүрэг мөргөрөөгөө очиж уулзах байхгүй шүү дээ. Тэгээ аймаг гэдэг байхгүй шүү дээ тэр үуч. Ганцхан одоо Нью-Йорк гэж ойлгож чадахгүй шүү дээ. Тэгээ Улаанбаатар л усны тархыг нэмээд төгтөөгөө. Тэгээд тэнд байж байсан чинь нэг нөхөр дрон засаад зогсож байдаг байхгүй. Тэгээ нөгөө Том Круз яагаад юу нөхөр дрон засаад зогсож байна гэсэн чинь яваад очисон чинь манерыг тэр дэргүү устгаж байгаа юм чинь дараагийн шин Том Крузыг гаргаад ирсэн програмчлалж гаргаж ирсэн нөгөөх нь дрон засаад зогсож байдаг байхгүй. Тэгээ Том Круз чинь нөгөө нөхөр чинь хараад нөгөөх нь бас хараад энэ хоёр чинь хоорондоо зодтолдог байхгүй.
Тэгээд нөгөө манай одоо энэ хоёр чинь энэ хоёр ч одоо жинхэнэ байхгүй шүү дээ. Хоёулаа копи юм чи. Гэхдээ хоёулынгийнхэн дотор совил нь явж байгаа. Нэг нь устгаж гад нөгөөх нь совил нь гаргаж тэгэл совил болоо явчихна. Одоо бол энэ хоёр нөгөө майндаараа програмчлаараа зодтолж байгаа байхгүй юу. Тэгээд Том Круз ч одоо бүрст жинхэнэ толгойн ажиллаж эхэлдэг. Ийм болоод байгаа юм байна, ийм болоод байгаа юм байна, ийм болоод байгаа юм байна ингээд нөгөө нөхдүүд дээр буцаж очдөг байхгүй. Одоо би бүгдийг ойлголоо, бүгдийг хүлээн зөвшөөрлөө. Та нарыг би өстой ойлголоо. Тэгээ очсон ч ингээл баахан ардууд ингээд байждаг байхгүй. За одоо бид нар бүгдээрээ бэлдэхгүй болохгүй. Яг бол намайг одоо алах гээд миний хойноос баахан дронууд ирж байгаа. За тэдэртээ одоо бүгдээрээ үцэлсэн тэр дронуудыг устгахгүй болохгүй. Тэгээ эдгээр чинь ингээд бэлдээд нөгөө дронтойгоо байлдаа. Нөгөө дронууд нь тэр нэг бүрэн киноч орж ирээл эдгээр чи буудаал энд төч юм бөө юм болно. Одоо нөгөө Том Круз чинь ийм кино фильмдээ сайн шүү дээ. Тэгээ буудалцаад л үсрээд л амгараад л шархтаад л нүүр ам нь шалбараад л. Цаанаа бол биднэрт аюу хэрэгтэй юм хэлээд идэв. Энэ киноноос аюу их юм ойлгох хэрэгтэй. Тэгээ яг дрон бүх юмыг ялаад тэгээ ерөөдөө Морган Фриман тэр ардуудыг удирдах байгаа Морган Фриман за сая дөнгөж програмаар нь устдаад жинхэнэ одоо Том Круз болж байгаа. Жинхэнэ одоо өөрийгөө олсон хоёр чинь нийлээд за одоо энд байгаа энэ тэр цаад тэр даалгавар өгöd байгаа тэр төвөөс даалгавар өгöd байгаа тэр төвийг хоёлоо очиж устгахгүй болохгүй юм байна. Тэгвэл цагт дэлхий дээр амьдрал дахин шинээр үүсэх боломжтой юм байна. Агуудаа байсараад дуусах юм байна. Цаана аюух хэлээд байгаа байхгүй. Агуугаас гарах гэдэг шүү дээ. Тэгээ нөр чинь нийлээд хамсаатан болж яваад тэгээ дэлхийгээс ягаад холдоод тэгээдсэн чинь окторгууд ийм нэг том төхөөрөмж өгдөг байхгүй. Тэгээ энэ төхөөрөмжнөөс дэлхий рүү дайрч дэлхийг хяндаг. Тэгэхээр энэний цаан чи өшөө их юм байгаа байхгүй. Тэр ус хаашаа явдаг бод. Бөө юм бэ. Тэгээ ямар ч гэсэн энийг очиж Морган Фриман Том Круз хоёр ч устгах тий. За одоо энийг устгачлаа. Одоо бид нар тайр гаргаас аюул авахгүй. Дэлхий дээр байгаа одоо ардууд энэ тэнд агуугасаа гарч болно. Тэгэхээр бид нар одоо бас Алтан нурууны цаад руу хараацраны руу тэрээр энэ тэнд хэдүүлээ орон нухчих юм бол энийг устгасны дараа одоо гарч ирж болох байхгүй юу. Тэгэхээр энэ хөдөөгөр байгаа, алсад байгаа, эсгийн гэрт байгаа малчид бол ер нь бас дахиж гарч ирэх боломжтой юм шиг л. За бид нар бол яг Улаанбаатар хоттойгоо бутан эргүүлэх байх. Тэгэхээр ер нь гадаадынхан ч хэлээд байгаа шүү дээ. Танаа энэ бүр алс хөдөө байгаа энэ малчид дэлхийс үнэхэд яг үлдээ шүү гэж хэлээд байгаа шүү дээ. Тэр чинь бас үнэн юм шиг. Уулын цанаас гараад ирэх юм шиг. Өө юу болчихваа гэдэл тий. Өнөө готынхан ч айчихсан бай. Нөгөө чи бүр бот нэргээ хайчжээ нөгөө цуснууд чинь. Одоо хин ингээ хайчдаг байна. Ямар муухай хүмүүс вэ гэж одоо хүрээд ирж штэ. Тий. Хөдөөний компьютер авсан нөхөр энэ компьютерийн юунд нэг дүүхүү ажилтээ. Тэгэл одоо компьютер систем гэсэн жил Дорон тангаас нэг малчин компьютер барьж төрдөрсөн гэсэн. Энэ одоо бүр ажиллахаа болчихлоо гэл. Тэгээ нөгөө техникаа засаал ингээд юм жаад. Гүй тэгээд яагаад ингээд нэг вирус ч гэдэм аа. Тэгээд вирус ч ингээд энэ компьютер шиг ингээд ажиллах болгож байгаа байхгүй юу. Вирус гэж юу гэж одоо ийм компьютерыг ажиллахыг болгодог юм програмууд байдаг байхгүй. Тэгээд хүмүүс зохиогоод тэгээд тэр чинь ингээд компьютер руу орлоо. Тэгээд компьютер шиг ингээд устгадаг ажил болгоод эдэлдэг байхгүй юу. Үгүй ямар алангүй яахаа тийм юм хийж идэг байна. Ямар хүмүүс одоо тэгэж компьютерыг устгах гэж ингэж вирусүүд хийж идэг байна гэдээ бүргээд гайхацсан гэсэн. Тэр шиг л өгтөд гарч ирэл одоо ямар хүмүүс гэж одоо ингээд дэлхийг юм устгаад цэвэр усын юм ингээд зөөгөөд идэг байна гэдэг. Тэгээ энийг устгаад хин хоёр чинь Морган Фриман, Том Круз хоёр чинь нийлээд бөөм баяр юурга ирдэг байхгүй юу? Одоо дэлхий рүү ирээд. Тэгээ нөгөө буцаад Том Круз чинь нөгөө нэг тэр өмнө нь энд нуурын ирэг дээрх модон байшинд хурж ирээд нөгөө пянц тавигч мавч янз бүрийн юм хардаг байснагаа гинт эргээд миний зуны байшин байсан биш шүү дээ.
Тэгээ энд байгаа энэ пянцтай өгч хөгжим, ном, зам бүх юм чинь миний юмнууд юм байна шүү дээ. Тэгээ нөгөө нэг аварсан юун жинхэнэ ихнэр нь бас хамт хурж ирээд харин тийм ээ эн чи тэр ингээр байхгүй гэдэг. Тэгээд энэний цаана одоо юу гэдэг л ер нь бол хүн болвол одоо амархан тархинда янз бүрийн худал үнэн мэддэхгүй янз бүрийн тарих угаалт өчнөө юмд хүн чинь ороод өөрийгөө алддаг гэдгийг чинь харуулдаг байгаа байхгүй. Тэгээд өөрийгөө алдсан хүн чинь орчин тойрноо юу болох вэ мэдэрх болчих тийм аа. За одоо та нар эндээс чинь яг одоо тэр орчин тойрноо мэдэрдэг хүмүүс бол та нарт одоо харагдаад эхэлж байгаа шээ. Тэр нөгөө нэг хин чинь тэгсэн юм биш шүү дээ. За ялангуяа одоо энэ гадаадад амьдардаг, гадаадад байж байгаа хүмүүс ирсэн хүмүүс бол ямар ч Монголын талаар ямар ч орчин тойрноо мэдэрдэг юм. Ерөөсөө ингэ одоо нэг 20 жил юм уу 10 манай хамаатангийн нөхөн эндээс одоо нөгөө үеэр Монгол орноос одоо ингээл бүгдээрээ гадаад басарт хамгаалал явцгаалаа шүү дээ. Аз жаргалын 10 цагаан баяны замаар орохгүй л Солонгос гэдэг деваажин, Америк гэдэг деваажин, Герман гэдэг деваажин, Япон гэдэг деваажин л бүгдээр одоо жигүүр ургаал нисчгэлээ шүү дээ. Тэр хүмүүс одоо ингээд хурж ирээд ерөөс Монголын нийгэм ерөөс ойлгодог. Тэг аргагүй байхгүй. Яг бол өөрийнхөө хүүхэд нас руугаа орж мэдэхгүй байгаа байхгүй. Хүүхэд нас руугаа орох хэрэгтэй байхгүй. Тэгээд тэр гадаад хэлнээр суусан тэр бүгд бол яг надад бол мэдлэг боловсрал одоо юу гэдгийг баягаар л энэ дотор яваа шүү. Миний яг үндсэн хүн бол энэ шүү. Хүмүүс ч юм болохоор тэр гадны тэр бүх юмараа үндсэн хүнээ устгах гээд байгаа байхгүй. Үндсэн хүнээ байхгүй гэж бодоод байгаа байхгүй. Тэр чинь байж байгаа байхгүй. Хүний ухаан гэж яг сонирн байхгүй. Тэгээ энийг бол ерөнхийдөө чинь мэдэхгүй нэг нэгэндээ хэлэхгүй тэгэл буруу ойлгоол сэтгэлээр унаад л тэгэл ойлголцохгүй эренгүүтээ буцах гайдал тэгэл лекцэнд одоо олон жилийн биш одоо 10 хэдэн жил лекц уншиж шүү дээ. Солонгост байсан, Америкт байсан, Бонд байсан янз бүрийн лекцэд ирдэг л дээ. Тэгэл зовлонгоо надад тоочдог. Монголын нэг юм яасан хэцүү юм байна. Монгол хэрэггүй. Ста буцмаар байна гэдэг тэгээд. Тэгээд буцмаар байл тэгэл буц. Яг л чи хэрвээ чи энд ирсэн бол ирсэн шиг ирэх хэрэгтэй. Хоёрын хооронд ирээд хэрэггүй. Яг л чи энэ дотор нь солиорцсон явж байгаа байхгүй. Эргүү болцсон. Тэр чинь Монгол муу гэдэгтэй ч биш. Монголын нийгэм муу гэдэгтэй ч биш. Ерөөсөө зүгээр өөрийнхөө тэр нөгөө солиорлны яваад байгаа байхгүй. Нөгөө орчноо мэдрэхгүй. Буруу хүндлэлт өгнөлт өгөөд одоо төрүүлж шүү дээ. Энд бол ертөнц гэдэг бол болсон явдлуудын нийлбэр, гарсан хэрэгүүдийн нийлбэр болохоос эд зүйл бараа тавар байшин барилгын ямар ч хамаагүй байхгүй. Нөгөө нөхдөөч байгаа байшин барилга дэлгүүрийн бараа, брендийн бараа одоо юу гэдгийг машин, такси, годомж талбай тэргээр Монголыг үнэлээд тэгээд бургатаад байгаа байхгүй. Тэгвэл Сөүлд гоё байшин байдаг, гоё годомж байдаг, гоё дэлгүүр байдаг. Тэр биш байхгүй. Тэндээс ямар ч хамаагүй. Тэгээ биш нэг Солонгос, Япон, Хятад Орманууд орчуулад тэгдэг чинь ер нь тэр арт түмнийг тэр болсон явдал гарсан хэрэгүүдээр нь ойлгоорой. Бити тэр Токиогийн гоё годомж гоё байшин тэргээр нь үнэлж дүгнэдэг гэж л тэр номны хэлэл аль болохоор л Монголын бодит байдлыг гарсан явдлуудыг болсон хэрэгүүдийг ойлгоо. Тэрс одоо нэг хүнтэй ажил үйлчлэж яваад нөгөөдөгтөө яагаад татварын байцаагч загнуулаад ингэснийгээ одоо Монгол ямар муухай юм бэ сэтгэлээр унаа явчих болохгүй байхгүй. Хүнлэм чинь тэгэл яриад ирэхээр өөр л итгэж шүү дээ. Тий. 10 жилийн өмнөрөө л анх философи яаж хат хинч философи мэдэхгүйсэн шүү дээ. Юу юм бэ наадах чинь гээд. Одоо бүгд философч болсон шүү дээ. Зааварч одоо битүү философч нар байна. Уул уурхаан философи хүртэл ярьдаг болсон байна заадуулж. Бүр амар. За нөгөө нэг хэн блэ нэг нөхч одоо санхүүгийн эдийн засгийн мөнгөний философи энэ гээл. Бүр алж өвчин санхүүгийн философч гэж. За нөгөө хэн гэдэг чи надтай нэг сууж би нэг жоохон ёс суртахуун ёс зүй тайлбарлаж өгсөн байхгүй нэлээ олон жил юм. Битэрч нэг ярилцлаганд орсон. Надаас ёс зүй гэдэг үг сонсоод ёс суртахуун гэдэг үг сонсоод тэгэл байхгүй.
Маргааш нас нь ёс зүйн ёс суртахууны онолч болчихсон. Философч болсон. Ийм л хүмүүс аахгүй. Учрыг нь олоогүй. Хүнээс юм сонссон. Одоо тэгэл. Тэгээ одоо бүр шагнал магл авцсан мөр цаадах чинь гараад өгсөн байл шүү дээ. Тэг би нөгөө дээч хүүхдийн ёс зүйн хороо гэж байдаг шүү дээ. Тэн дээр би очиж нэг лекц үзсэн шүү дээ. Тэн дээр би хэлсэн. Танай хуулийнхын ёс зүйн ёс суртахуун бол та нарын сэдв биш шүү гэж хэлсэн. Буруу яриад шүү. Хууль гэдэг чинь зүгээр л зүйл анги буруутан буруугүй тэгэл болоо. Тэнд ёс суртахуун яаж юус болохгүй. Тэгвэл хэрэгтнийг хараад зүхэл хохирогчийг өрөвдсөөр байгаа таарах байхгүй. Тэр чинь болохгүй шүү дээ. Сэтгэлийн хөдөлгөөн байж болохгүй шүү дээ. Логик л байх хэрэгтэй байхгүй. Энд хэлээд шүү дээ. Логик. Гаргалгаа. Хатуу. Яасан бол хөөрхий амт байж болохгүй шүү дээ. Энэ нэг муухай юм. Энэ нэг хөөрхийн хүнийг ингэсэн байна. Байж болохгүй шүү дээ. Тэгээ тэр хүн одоо тэгэл хөөрхий. Нэг л мундаг одоо ёс суртахуун ёс зүй ярьсан хүн. Цаад учрыг нь ойлгоогүй. Хэл ус байхгүй. Тэгэл мөс нэг хэдэн жил хууль ярьж оюутнуудыг айлгасаар байгаа л тэгээд. Одоо ч тэтгэр тасмаа яасан. Их хурд орсон байна уу юу? Зөвлөгч. За нэг иймэрхүү ер нь бидний энэ амьдрал, орчин тойрон, бидний энэ хэл яриа, энэ орчуулга бүхэл юм бол бид нар одоо явсаар байгаад бид нар одоо яг ингээд станаг шавт унсан шарын эзэн хүчтэй хичээр одоо бүх юмны худлаа, буруу, энэ диплом, энэ худлаа их сургууль, энэ худлаа хууль, энэ худлаа эрүүл мэндийн эмнэлэг, энэ худлаа лам, энэ худлаа бүх худлаа руугаа одоо бид нар орно. Бүгд одоо ил гарч ирнэ. Одоо дарвч талдаа нэг хичээр. Одоо тэгэл ил гараад одоо үннээ ярих тэр худлаа шүү гэх ийм одоо улс орон даяар тийм л одоо үйл ажиллагаа явагдах хэрэгтэй. Бид нар жинхэнэ худлаа дотор байгаа шүү. Үннээ гаргаж ирээ, үннээ ярьцгаая. Үнэн хүнийг эрхчлөөтэй болгоно гэсэн үг байгаа шүү дээ. Худлаа дотор ямар ч эрхчлөө байхгүй шүү. Монгол аяг эрхчлөөтэй гэдэг тийм худлаа юм байхгүй. Үнэн гарч ирж л эрхчлөөтэй болно. Тэгэхээр бид нар бол Монголын нийгэмд Монгол оронд үнэн гарч ирээгүй ингэж худлаа явж байгаа цагт бид нар өдөр эрхчлөөгүй юм байна. Одоо тэрийг бол өстой юмныхын чөвд, олонхын чөвд гаргаж ирээд яах юм байхгүй. Тэгэхээр энэ бол бидний одоо бодиттой адил. Тийм. Уул, ус, одоо мод, цод. Тэрүүн бол худлаа тархиа угаалгачихсан. Хар гаргийнхны үрэг даалгаврыг биелүүлээд тийм одоо оюу толгойн эзэдийн үрэг даалгаврыг биелүүлээд тэгээд энэ гоё уул уурхай хөгжүүлээд тэгээд тэрнээс одоо Монгол орн Баяжин, Деважин болно. Сауди Араб шиг болно, Кувейт шиг болно. Гिचгсэн явж байгаа бол хөөрхий одоо програмд болцсон байхгүй. Амар програм суулгасан шүү дээ. Тэр Фридланд гэж нөхөр 90-ад оны сүүлээр ирсэн баха. Бид нарт аюулгүй програм суулгасан. Уул ураагаар одоо Баяжин мөнгөтэй болно. За тэр бол өстөж юм бодлаа. Ямар ч боломжгүй. Тэр програмаас одоо Монгол орн салах цаг нь болцсон. За тэгээд юуны одоо яг одоо бид нар өнөөдөр дараагийн лекц дээр сэтгэл зүй ярих гэж бодоод байгаа. Яг одоо бидний өнөөдрийн сэтгэл зүй энэ хүний дотоод ертөнц энийг бид нар ойлгох хэрэгтэй. Тэгээд дотоод ертөнцөө ойлгож, дотоод ертөнцөөсөө гадаад ертөнц рүү орох. Тэгээд гадаад ертөнцөө ойлгох. Ер нь бол монголчууд монгол хүмүүс манай монгол улс, Монголын нийгэм бол дотоод гадаад ертөнцийн хоёроос ялгааг мэдэхгүй байна. Энэ бол миний дотоод асуудал. Энэ бол гадаад асуудал. Гадаад асуудал, дотоод асуудал хоёроо зүүн гэдэг тоолцсон. Бантаа. Тэгээ энийг одоо салах хэрэгтэй. Энийг чинь салгасан тэр одоо эндхэг, Хятад, Перс, Араб одоо юу байдгийг, Зэн буддизм одоо юу байдгийг. Тэд чинь бүгдийг энийг ингэ салгаж чадчихдаг. Чадахын тулд тэр бүх сүм хийдүүд ажил, тэр бүх өглөөнөөс орой хүртэл ном уншиж янз бүрийн майн мэгзэн болж шүү дээ. Зогсоо зайгүй өглөөнөөс орой хүртэл тэр майнаа уншиж тэр юунуудаа сүм дотроо сууж тэгж ингээл байгаа гэдэг чинь яагаад тэр чинь маань шаал ингээд байгаа. Тэр одоо лаазаад лахс тий.
энтхэгийн буддизм, хиндуизм, хятадын хүн одоо юу гэдэг. За исламын арабууд ингээл өдөрт ингээл мөргөлэгээл ингээл байгаа. Яагаад? Яг л энэ доторхоо л учир олох гэдэг шүү дээ. Энэ дотор замбраагүйтлээ одоо тэрийг яаж гинэ вэ? Засаж андалж шүү дээ. Крестийн шашинд бол сүм дээр нөгөө пастор дээр очиод асуудлаа хэлж байгаа шүү дээ. Пастор дээр очиод би хүн алчлаа гэж хэлж байгаа шүү дээ. Пастор чинь цаашаа юу ч хэлж болохгүй. Манайхан ч болцогдоод утчих шүү дээ. Нөхөр хүн алдсан гэж шүү дээ. Тэгж өстө болохгүй байхгүй. Тэгмээс сүм хэд чинь хүнийг цэвэрлдэг газар байхгүй. Энийн цэвэрлдэг газар байхгүй. Чи хүн алдсан уу? Гэмшиж гэнэ үү? Гэмшиж гэн. За. Чи гэмшиж байгаа учраас бурхан чамайг өршөөнө. Дахиж хийхгүй тэ гараа явж байгаа шүү дээ. Яагаад 7 хоног бүтэн сайн болгоод очиж мөргөл хийж сүмд очиж пасторт очиж нүглээ намжилж байна. Яг тэгвэл хүний нийгэм, хүний ертөнц гэдэг чинь тийм амар биш байхгүй юу? Бид нар л амархан бодоод байгаа шүү дээ. Зайсанд байртай болчлоо, жиптэй болчлоо, одоо болчлоо. Нэг уурлуурхаан лицензтэй болчлоо. За хүүхдүүд одоо Америкт байгаа, Канадад байгаа, Австралид сурж байгаа. За болчлоо. Тийм орох юм биш. Улам л хэцүү. Яг бол гадагшаа яваад байгаа энэ залуу үе чинь болго зөвхөн майнд нь ажиллаад байгаа байхгүй. Сөүлийн ингэ тусгай ичж байгаа байхгүй. Сөүлийн дарсж байгаа байхгүй. Тэр дандаа сөүлгүй хүүхдүүд байхгүй юу? Залуу үе бол. Сөүл гэдэг чинь монголоор яг орчуулах юм бол амин сүнс гэж хэлээд байгаа шүү дээ. Амин сүнсгүй хүүхдүүд байхгүй юу? Англиар бол урсас шигээр физик математикийн томьёо бичих нь програмчлалыг бичих нь софтвер програм бичээд алга шүү дээ тэр чинь. Бакалавр, магистр одоо сүүл рүүгээ докторудаа болж байгаа биз. Ер нь удахгүй Монгол орн докторудаа дөрөх байх. Хаал бол доктор гэж шүү дээ. Тэгэхээр тэр хүний дотоод ертөнцийг гаргаж ирээгүй цагт гадаад ертөнцөөс нь ялгаагүй цагт бид нар боловсрал ярих ч хэцүү, хууль ярих ч гэсэн, ээж аав ярих ч хэцүү, үр хүүхэд ярих ч хэцүү. Ямар одоо илүү дутуу өгдөөц, дээц. Ганц ном бичээгүй нэг өгдөөц гэдэг шүү дээ. Би шууд бид өвөө ахгүй л гэдэг. Би бол энтхийн чүүдийн өвөө, туудын өвөө, персүүдийн өвөө, арабуудын өвөө, грекүүдийн өвөө, европуудын өвөө тэдрээр одоо өвөөгөө хийж явж байгаа юм шүү дээ. Намайг олж уншиж. Тэгээд нөгөө намайг яалаа нэг залуу шоколад 5 болчих гэсэн шүү дээ. За анхаарлаа тавьсанд баярлалаа. Болчлоо.